Сайн уу? Монгол улсад крипто зах зээл хаалж идэвхжсэнийг IEO буюу анхдагч биржийн арилжаа, сүүлийн улиралд харагдах болсон ICO буюу анхдагч зоосны арилжааны идэвхжлээс харж болно. Гэхдээ өдийг хүртэл энэ чиглэлийн үйл ажиллагаанд ямар нэгэн төрийн болоод холбогдох байгууллагын зохицуулалт бол байхгүй байсаар ирсэн. Харин өнгөрсөн баасан гарагт Улсын хурлын нэгдсэн хуралдаанаар энэхүү салбарыг зохицуулах хууль буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаад байна. Ингэснээр энэ салбарын үйл ажиллагаа зохицуулалтанд орох эхний алхмууд хийгдлээ гэсэн үг. Тэгэхээр би яг энэ IEO, ICO болоод виртуал хөрөнгөтэй холбоотой энэ хууль эрх зүйн зохицуулалт хийгдэж ирсэнтэй холбоотойгоор та нарт болоод надад гол нь бас зарим төрж байсан асуултуудыг хамгийн мэрэгжлийн их сурвалжаас нь тодруулъя гэж бодлоо л доо. Ингээд би та нартай энэхүү хуулийн төслийг боловсруулахад оролцож ажилласан Fidelitas Partners хуулийн фирмийн хуульчид болох партнерууд болох наран цэцэг болон инх цэцэг нартай ярилцсан ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэж байна. Тэгэхээр энэхүү ярилцлагаар ялангуяа яг энэ ICO хууль ёсны хуу, IEO хууль ёсны хуу, биржүүд ямар арилжаа явуулах вэ? Төвлөрсөн бас биржүүд ч гэсэндээ юу явуулах вэ? Хэрэглэгчдийг хэрхэн хамгаалах вэ зэрэг ер нь маш өргөн хүрээний сэдвийн хүрээнд бол ярилцсан байгаа учраас та нарын яг энэхүү хуультай холбоотой, энэхүү зохицуулалттай холбоотой сонирхсан альва асуултууд, тийм бодож исэн бодлуудад нэлээд дэлгэрэнгүйгээр бол хариулсан байна гэж бол найдаж байгаа. За энэхүү видеог бичвүгийн байдлаар бол яг тухайн хууль төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж legal info ч юм бусад ийм аль биесийн вебсайтуудаар хуулийн эцсийн найруулгаараа хараахан тавигдаагүй байгаа учраас яг одоо ямар ч хүн яг энэ хууль боловсруулалтанд оролцсон биш хүн бол яг эцсийн хуулийг бол шууд унших боломжгүй байгаа. Тэгэхээр шууд out of horse's mouth гэдэг хууль боловсруулалтанд бол оролцож байсан хүмүүсээс ийхүү тодруулга авсан маань илүү үнцэнтэй байна гэж найдаж байна. За явандаа энэхүү хууль бол нийтлэгдэд эхлэхэд би энэ видеоны доотлын тайлбар хэсэгт дэлгэрэнгүйгээр нь бол холбоосуудыг нь оруулж өгсөн байх болно шүү. За ингээд Fidelitas Partners хуулийн фирмийн партнерууд болох инх цэцэг болон наран цэцэг нартай ярилцлагыг хүлээн авна. Би өөрөө бас амар энэ хуулийг хизээ хэлцэх яах нь үг л нэгдсэн чуулганы лайв майв үзэл ингээс угаасах. Тэгээ нэг хэсэг алга болцсон байжснаа. Гэнэт нанагийн постн дээрээс батлагдлаа гэнэ хүй батлагдчихж байгаа юм уу гэл гэнэ тэгээ бидсэн аахгүй. Тэгээ өөс нөгөө Instagram пост ч бас биш Instagram бид Facebook пост ч амар сайн дүгүүлэлтэй шүү. Яг одоо энэ видеог бичихгүй юм байдлаар 200 share авсан явж байгаа байхгүй. Тэгэнгүүт зарим нөгөө салбарын одоо оролцогчд гэж хэлээ л да лидерүүд хинжаашин. Тэдний мэдж байгаас илүү мэдээлэлтэй байх шиг байгаад байна. Яагаад тийм мэдээлэлтэй байгаад билээ гэдгийг бас тайлбарлаад ер нь ямар оролцоотой хуулийн боловсруулах дээр ер нь Fidelitas ямар оролцоотой байлаа. Тэндээс эхлэе. За хууль маань 12 сарын 17-ны өдөр 5 дахь өдрийн Улсын хурлын нэгдсэн чуулганаар батлагдсан байгаа. За энэ хуулийг батлах энэ процессд манай хуулийн фирм бол дид ажлын хэсэг төлөөлөл оруулж ажилласан. Дид ажлын хэсэг гэдэг нь юу юм хэрэг Улсын хурлын гишүүдийн одоо том ажлын хэсэгт мэдээлэл өгөх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх ийм үүрэгтэй дид ажлын хэсэг байгаа. Тэгэхээр хууль тогтоогч нарын зүгээс энэ шин төрлийн харилцааг зохицуулж байгаа хууль дээр мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг сонсох, мэргэжлийн холбоод энэ зах зээлийн оролцогч нарыг энэ төлөөллийг оролцуулж хуулиа батлах тийм мөрөмөлцөлтэй байсан. Тэр ч утгаараа одоо биржүүдийн төлөөлөл болж байгаа Монголын финтек блокчейний зөвлөл гэдэг тэндээс төлөөлж орсон 5 хүмүүс гэдэг утгаараа ч юм уу те биднээс өгсөн саналуудыг маш сайн сонсож хуульдаа тусгасан. Хуулийн нэр болохоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль гэж байна. За виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэж тэгвэл хэнийг хэлээд байгаа. Яг нэг гол хуулийн субъект нь миний ойлгож байгаагаар тэр байгаад байна л да. Тэр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдэг нь юм байна. Энэ аж ахуйн нэгж юм уу, хувь хүмүүс юм уу? Яг хинт зориулсан хэнийг эсвэл юуг зохицуулах гэдэг хууль юм бэ? Ихээр одоо яг манай хуулиар бол виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгч гэдэг компаниг ойлгож байгаа. Тухайн компани нь болохоор яг виртуал хөрөнгөний биржийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниг ойлгож байгаа. Тэгэхээр Монгол улсад үүсгэн байгуулагдсан компани одоо виртуал хөрөнгөний арилжаа эрхэлдэг хүмүүсийн хооронд нь холбогддог үйл ажиллагаа явуулдаг. Мөн одоо тухайн биржээр дамжуулаад токеныг олон нийтэд санал болгоод хөрөнгө босгож байгаа үйлчилгээнд бас зуучилж байгаа. Нэг төрлийн тийм үйлчилгээ явуулж байгаа гээд нийтдээ 6 төрлийн үйл ажиллагаа аль нэгийг нь эрхэлж байгаа. Монгол улс үүсгэн байгуулагдсан хуулийг тэгээд Монголдо болон гадаад руу одоо дижитал хөрөнгөтэй холбоотой, виртуал хөрөнгөтэй холбоотой үйлчилгээ үзүүлж байгаа. Тухайн хуулийг гэдэг ойлгож байгаа. Компани гэдээ ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг хэсэг нь үйлчилгээ үзүүлэгч. Виртуал хөрөнгө гэдгээд үгүй яаж тодорхойлоод байгаа юм. Нөгөө яг нэг саммат нэг ойлгогдоод л байдаг гэдэг юм уу? Яг виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгч гэдэг яг манайх хуулийн дээр тодорхойлохдоо FATF-ийн тодорхойлт гэдэг байхгүй юу? Одоо нөгөө эдийн засгийн хорог арга хэмжээ авч байгаа байгууллага шүү дээ.
тэдний тодорхойлол ерөнхийдөө нь тэр чигт нь хулбарсан. Өөрөөр хэлбэл яг нөгөө үндсэн ойлголт нь болохоор виртуал хөрөнгө гэдэг маань аль нэг одоо улсын засгийн газраас ч гэдэм үү те баталгаажуулаад эсвэл мөрдөөд одоо нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тийм төлбөрийн хэрэгсэл бол биш. Аль нэг улсын мөнгөнд тэмдэгт бол биш. Гэхдээ тухайн хөрөнгө маань ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагддаг. Эсвэл төлбөрийн зорилгоор ашиглагддаг гэдгийг зөвшөөрөөд ямар нэгэн үн цэнийг бас агуулад байна. Энэ утгаараа энэ бол эдийн бас хөрөнгө юм а гэж тодорхойлж байгаа. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол виртуал хөрөнгө гэдэг бол эдийн бас хөрөнгө. Тэгээд төлбөрийн зорилгоор ашиглаж болох нь байна. Хөрөнгө оруулалтыг зорилгоор ашиглаж болох нь гэж ойлгож байна. За тэгэхээр хоёр гол субъект нь биирж байгаа даа. Тэгээ виртуал хөрөнгийг зөксөв тийм. Эндээс яг урган гарч байгаа юм яг яагаад гэдэг асуулт гарч ирж байна л да. Яагаад энэ хуулийн хэрэгцээ бий болов? Ер нь яагаад энэ хуулийг одоо энэ зохицуулалт хэрэгцээтэй болсон бэ гэдгийг нөгөө хууль санаачлах талаас ч гэсэндээ одоо танилцуулсан байна. Хоёр тэрийг надаас хамаагүй тэр тайлбарлаж өгөх яагаад энэ хууль хэрэгцээтэй болсон юм бэ? Одоо батлах болсон юм бэ? Хуулийн яг одоо хууль батлахад хэрэгцээ шаардлагын судалгаа гэж хийдэг үзэл баримтлалаа бичин хууль тогтоож штэ. Тэн дээр бол ерөөсөө ФАТВ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх гэдэг нэг үндслэл байгаа. ФАТВ танаа улсын виртуал хөрөнгийн үйлчлэгийг хуулиар хүлээн зөвшөөрөх байгаа бол бүртгэлийн юм уу тусгай шуурлын аль нэг хуулиа батлаарай л гэдэг зөвлөмж өгсөн. Тэрийг биелүүлэх хүрээнд манай хол бүртгэлийн хууль бичээд байгаа гэсэн. Тэгэхээр яг одоо боддоор энэ нэгдүгээрт бол энэнийг бол хууль ёсны юм аа гэж хүлээн зөвшөөрөд хууль батлагдсанараа нэг юм хамгийн том эерэг үр дагавар гарч байгаа. Нөгөө талаараа ихээр яг одоо нэг тухайсан coin токен зах зээл дээр гарлаа гэхэд яг тэр үйлчлэгээ үзүүлээд байгаа бирж төртөө хэрхэн харьцах вэ гэдэг хэсэг зохицуултгүй байсан юм. Бирж бол хэрэглэгчтэйгээ үйлчлэгээний ерөнхий нөхцлөөрөө хэрэглэгчтэйгээ хэрхэн харьцаа тохирчдог. Энэ бол иргэний хэрэгцээ харилцаа, гэрээний хэрэгцээ харилцаар орчдог. Токен гаргаж байгаа компани бол токен худалдах гэрээг хийчихэж байгаа. Тэнтэй холбоотой асуудал нь бол мөнгө гэрээний хэрэгцээ харилцаа бол явчихж байгаа. Харин бирж хин нэгнийг одоо хохироовол те үйлчлэгийг одоо ямар нэгэн байдлаар өрсөлдөөнийг хязгаарлаад ингээд хуульд нийцэхгүй үйл ажиллагаанууд явуулаад эхлэх юм бол биржтэй хэрхэн одоо харилцах вэ гэдэг дээр төр биржтэй хэрхэн харилцах вэ гэдэг хэсэг нь бол зохицуултгүй байсан учраас яг тэр зохицуултгүй хэсэг дээр бол энэ хууль гарч байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр биржийн зохицуулт хийгдээд явчихгууд үндсээ зөвхөн биржээр дамнан одоо айгүй энгийнээр тайлбарлаад биржээр дамнан олон нийтэд одоо санал болгогдож байгаа виртуал хөрөнгийн одоо энэ зохицуулалтын орчин харагдаж байна л да. Тэнгүүд сая нөгөө нэг IEO гэдэг байгаа тийм Initial Exchange Offering гэж. Тэнгүүд бас хайлт нөгөө биржүүдээр бүртгэл хийгдэхгүй болоод эренгүүт дахиад нэг давхар нэг феномена гарч ирсэн ICO гэж байгаа. Initial Coin Offering. Тэр тэгэхээр яа гэсэн үг вэ? Энэ зохицуулалтанд одоо за биржийн энэ хуулиар зохицуулж юм биш. Тэгвэл ICO-гийн одоо аж ахуйн нэгжүүд өөрсдөө аж ахуйн нэгж юм уу хүн ч юм өөрсдөө ингэж бие даан офер хийх нь Монгол улс дээр одоо зөвшөөрөгдсөн гэсэн үг гэсэн. Одоо тэгэхээр тэр яах юм? Ерөөсөө ингэж хуулиар одоо 3 зүйл тодтогч хэлж болно. Энэ хуулиар юу зохицуулсан бэхээр одоо санхүүгийн цуглах хороонд бирж үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлээгүй хуулийн этгээд ерөөсөө ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй. За бүртгүүлчээд яах юм бэ гэхээр ямар үйл ажиллагаа явуулах юм хэрэг зөвхөн IO л зөвшөөрч байгаа. Энэ хууль хүчин төгөөлөд болсон өдрөөс эхлээд ICO Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хориглогдож байгаа. За тэгэхээр ерөөсөө ICO хориглогдож байна, IO зөвшөөрөгдөж байна. Гэхдээ IO хизээ вэ гэхээр хууль батлагдлаа. Хууль батлагдсанаас хойш санхүүгийн цуглах хороо нийтдээ 8 төрлийн журам батлахаар байгаа юм. За тэр журмууд батлах хүртэл захиргааны ерхий хууль заасан хугацаагаа ингээ баримтлаад хэм хэмжээний ардууд нийтэд хүчин төгөлдөр болох хүртэл 4 сарын хугацаа байгаа. За тэгээд 4 сарын дараа журмууд бэлэн болчингууд биржүүдийн бүртгэхээр материал хүлээж аавна. Тэр материал бол одоогийн байдлаар хууль батлагдахад үйл ажиллагааны явагдаж ирсэн нийцсэн байсан биржүүдийн материалыг 3 сарын дотор хүлээж аавна. Тэр 3 сарыг шаардлагатай бол 3 сараар сунгана. Гээд одоо бирж санхүүгийн цуглах хороонд бүртгэгдчихэж IO хийх боломж нэгдэх болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар хийгдсэн байсан IO анхдагч хоригдогч явж байгаа юмуд бол түүгээр явж явах нь хууль батлагдсан он цагаас хойш буюу 12 сарын 17-наас хойш ICO бүрөө хориглогдоод IO нь бирж бүртгэгдэх хүртэл ер нь бол хориглогдож одоо боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Батлагдахын тухай за 17-нд одоо айгу өөр гой юу л эцэслэн батлах гэж нэрлэдэг. Эндээс хойш одоо дахиад төрийн мэдээлэл дээр бол хэвлэгдэж хүчин төгөлдөр болно гэж ойлгосон. Энэ нэг цаг хугацааны нэг тайлбаруудыг нэг хэлж өгөөч. За миний ойлгосоор пүрэв гарагт одоо юуг нь батлсан гэлээ нөгөө
эцсийг найруулахыг те батлаад баасан гарагдлахаараа эцэслэн батлаад тэгснээ одоо яг хүчин төгөлдөр болж хэрэгжих гэх нэг Монгол улсын нэг хуульд эргэцэн оршин нэг юм ялгаатай ч юм уу одоо яг над чиг хүмүүсийн ойлгодоггүй зүйлсүүд ингээд бас байгаад байна шүү дээ. Энэ дээр яг хуулийг хизээс яг хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлээд явж байгаа юм бэ. Тэгээ хуульчид бас энэ дээр ямар зөвлөмжүүдийг өгч яг энэ хооронд бас хугацаан дээр нэг хуулийн үгийг унших юу лээ. Тиймэрхүү юм бас байгаад ах шиг үү. Та нар дээрээс ямар харилцагчтай ямар зөвлөмжүүдийг өгч байгаа вэ? Яг энэ цаг хугацааны нэг хайчин холбоотой юм нэг тайлбарлаач. Тэгэхээр хууль ердийн журмаар хүчин төгөлдөр болж байгаа. Анх бол хуулийн төсөл явж байхдаа одоо фатвын хүлээс үүрэг гэдгээр 22 оны 1 сарын 1-ээс эхлэж хүчин төгөлдөр болгоно гэдэг хугацаа бол яригдчихсэн. Гэхдээ хуулийн төсөл дээр бол тухайлан үйлчилж эхлэх хугацааг заагаагүй ердийн журмаар явж байгаа. Ердийн журам гэдэг юу хэлээд байна гэхээр хууль батлагдаад албан ёсны төрийн мэдээлэл гэдэг сэтгүүлд хэвлэгдснээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно гэж байгаа. Тэгэхээр хүмүүсийн дунд энэ хууль 4-р батлагч шууд 5-р батлагдуу гэдээ ойлгомжгүй хүмүүсэд хэвлэлийнхэн бас мэдээнүүд бичээд байсан. Тэгэхээр улсын хурлын дэгийн тухай хуулиараа 4 дахь өдөр яг эцсийн найруулгаас сонсож батлаад 5 дахь өдөр эцэслэн баталсан байгаа. Төрийн мэдээлэлд яг хэзээ хэвлэгдэх вэ гэдгийг бол шууд хэлэх боломжгүй. 5 дахь чинь 143 хууль батллаа штэ. Тэгэхээр тэднийг бол хэвлэж нийтлэх эцсийн одоо техник хяналтмантууд хийгээд ямар ч байсан үйлчилж эхлэхээр байгаа. Тэгэхээр хүмүүс одоо юу гэдэг тэр төрийн мэдээлэлд хэвлэгдээд 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм бол тэр хүртэл чинь ICO-го аяагаа хийж болох уу? Одоо анхдагчаа зарлцсан байсан төслүүдийн яах юм, хоёр төгчөө яах юм бэ гэдэг асуултууд бол яг энэ чиглэлд одоо дагна зөвлөгөө өгж байгаа болохоор бид нар л тийм асуултууд орж ирсэн л тээ. Тэгэхээр одоо яг хуульчдын зүгээс бол юу гэж зөвлөж чинь гэхээр бидний хувьд бол юу гэж зөвлөж байгаа гэхээр хууль одоо 17 батлагдсан бол батлагдсан. Тэ ингээм Монгол улс бол энийг хуулиараа хүлээн зөвшөөрлөө нөгөө талаараа ямар энэ харилцаан дээр ямар бодлого баримтлах юм бэ гэдгээ баталчлаа. Тэгэхээр тэр хуулийг яг хүчин төгөлдөр болж эхлэх хүртэл нэг 10-20 хоногийн хугацаан дээр ямар нэгэн байдлаар хуулийн зохицуултыг тойрсон зөрчсөн ажиллагаа хийгээд болвол тэр бол ерөөсөө явцгүй. Тэгж бол одоо хүчин төгөлдөр болоод нийтлэгдэл нь юм хийжээ гэж бол хуульч хүмүүс бол зөвлөхгүй. Ямар нэгэн байдлаар тийм төсөл зарлаад хийчлээ гэхэд тэрийг гаргасан биржийг дараа нь хороо бүртгэх хэсэг дээр асуудал үүснэ. Энэ хууль дээр юу гэж байгаа гэхээр хуульд заасан шаардлагыг хангах хэсэг хангаагүй бол одоо бүртгэх хэсгийг шийдэх бүртгэхгүй байх хэрэг нь хороонд байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүртгүүлж ижил энэ төрлийн үйл ажиллагаа явуулах юм бол тухайн нөгөө койн гаргасан байсан бирж чинь бүртгэгдэхгүй болвол яах вэ? Тэ иргэдэд одоо ямар хохирол учрах вэ гэдэг асуудал үүсэн. 4 дахь өдөр ажлын хэсгийн Монгол анхан дээр хийсэн мэдээлэл гэсэн юу гэж хэлээд байгаа гэхээр хороонд бүртгэхгүй байх бүр ирэх нь байгаа. Бүртгэхгүй бол иргэн танд хохирол учрна. Тэр хохирлыг чинь төр хариуцахгүй шүү гэж мэдэгдчихлээ. Тэгэхээр энэ хууль дээр юу гэхээр энэ альва виртуал хөрөнгөний арилжаанд орсонтой холбоотой тэр иргэний тэр шийдвэртэй холбоотой тэрний үр дагавар өөрт нь учирч байгаа хохирлыг бол төр хариуцахгүй гэж бүр хатуу хуульчилсан байгаа. Ерөнхийдөө бол иргэний эрх зүйн харилцаа, гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд ч гэсэн тэр гэрээний хоёр талын асуудал бол иргэний шүүхтэрээ шийдэгдэн тэн дээр ямар нэгэн байдлаар төрийн шийдвэр байгаагүй учраас төр орж ирж хохирол хариуцах асуудал угаасаа яригдахгүй. Тэгэхдээ тэрийг төр яаж ингээ хуулийн дээр тухайлан бичээд мэдээллүүдэд сануулад байна вэ гэхээр ямарваа нэгэн одоо нэг асуудал болоо хохирчих юм бол төрд гомдол гаргах, гомдох, төрийн одоо хорон дээр очиод асуудал тавих ирэхгүй л гэсэн үг. Яагаад вэ гэхээр угаасаа хууль баталсан ойлгомжтой ямар дүрмээр энэ үйл ажиллагаа явуулахыг ойлгомжтой болцоод байхад хууль үйлчлэг хүртэл нэг 10-20 хоногийн хугацаан дээр ямар нэгэн гаргалгаа хийж гэнэ гэж төсөл яагаад бодлон нийтээс мөнгө татах юм бол тэнд мөнгө оруулсан иргэд өөрсдөө дараа нь ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй болчиход байгаа. Тийм учраас манай зүгээс бол тэдгээр асуултыг асууж орж ирж байгаа ч юм уу те тэр талаар зөвлөгөө авах гэдэг хүмүүс дээр бол хэрэггүй гэж зөвлөж байгаа. Сая бас нөгөө хорон дээр 8 журам батлагдсан санхүү зохицуулах хорог ярьж байгаа. Хэдүүлээ хорог хэрэг хамгийн зохицуулагч яг төрийн одоо агентлаг дундаа бол санхүү зохицуулах хороо яваад байгаа. Бас энэ нэг хайлт нэг гажуудаас нэг асуучхад за бүртгэл бол биржүүдийг бүртгэх юм байна тийм үү? Тэнгүүт биржүүд ингээ бүртгээд явчихгууд тэрүүгээрээ данаад бирж дээр бүртгүүлээд гарчихсан байгаа виртуал хөрөнгүүд давхар өөрсдөө ингээ бүртгэж чинь гэсэн үг үү? Одоо зөвхөн биржийг бүршлэхэд тухайн биржийн хяналтаар ингээд ороод бас нэг IO-гийн даалч нь ICO-тэй харьцуулахад биржийн нэг хяналт орсон байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг дамнаа тэр биржийн хийсэн хяналтыг due diligence-ийг ингээд за хүлээн зөвшөөрөөд бүртгээд авчин гэсэн үг үү? Одоо нөгөө гол ачаа
бирж дээр хүлээгдэж байна гэсэн үг үү? Гарцсан байгаа хөрөнгүүдийн хувьд энэ яана гэсэн үг үү? Ойлгогдож байна уу нэг тий? Ер нь бол одоо ингэж харж байгаа биржийг бүртгэж байгаа гэдэг нь өөрөө тэр бирж дээр ч гэсэн аюу хийсэн байгаа койнуудыг ч гэсэн давхар бүртгэж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг гарцсан байгаагийн хувьд бол тэгэхээр одоо өмнө нь тухайн одоо бүртгэгдсэн биржээр гарцсан тохиолдолд заавал тухайлсан одоо койнын шалгуур тавих юм уу гэдэг юм зохицуулт бол манай хуулинд бол байхгүй. Тэгэхээр бирж бүртгэгдснээр тухайн аюу одоо койны бүртгэл баталгаажж байна л гэж ойлгоно. Койныг тусад нь бүртгэн гэдэг ойлголт байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр цаашдаа хууль батлагдсанаас хойш гэх юм бол зүгээр харахад бол аюу хийж байгаа тохиолдолд биржил тухайн одоо токен гаргах читэй ямар шаардлага тавих юм, листинг хийхдээ ямар шаардлага тавьдیں۔ Тэрийг аль тавиал явах тийм л боломжтой гэж байна. Энэ дээр одоо хороо нөгөө 8 журам батлна гэдэг байгаа шүү дээ тий. Тэр журмуудыг батлахдаа ч гэсэн энэ хуулийн дээр агуулга санаа нь анханасаа суугаагүй асуудлыг журмаар бичгийг хориглогдчиход байгаа байхгүй. Яагаад тий энийг бол бүр аягүй сайн одоо энэ зах зээлд оролцож байгаа сонирхож байгаа хүмүүс ч гэсэн энэ дээр аягүй анхаарал хандуулах хэрэгтэй гэж хараад байгаа. Хууль тогтоогч хуулиараа хороонд одоо ингээд энэ харилцааг наривчлан зохицуулах нийтдээ 8 журам батлах эрхийг өгөөд байна гэдэг чинь ер нь хууль тогтоох эрх мэдлээ тодорхой хэмжээ шилжүүлээд байна гэсэн үг. Тэгэхдээ энэ дээр хамгийн болгоомжтой хандсан юу гэхээр их баяр гишүүний саналаар нэг заалт нэмэгдсэн хороо өөртөө энэ хуулиар олгодог эрхийг олохгүй шүү, олохыг хориглоно гэж заасан. Тэгэхээр саяны эцгийн тайлбарлаж байгаачлан энэ хууль дээр ямар нэгэн байдлаар тэр аюу дээр ямар шалгуур тавих юм тий. Яг coin дээр нь ямар шалгуур тавих юм. Тэр coin гаргаж байгаа этгээдүүдтэй хороо ямар харилцаанд орох юм гэдэг дээр ямар зохицуул байхгүй. Энд чинь биржийн зохицуулж байгаа хууль тий. Биржийг бүртгэж байгаа хууль биржтэйгээ л хороо харилцаанд орно гэсэн. Тэгэхээр одоо тухайсан coin гаргаж байгаа этгээдтэй энэ хуулиар хороо ямар нэгэн байдлаар шалгуур тавих, шаардлага тавих зохицуул энэ хууль дээр нь анханасаа байхгүй байхад тийм харилцааг бий болгосон журам ерөөсө баталж болохгүй л гэсэн. Тэгэхээр тэр батлагдах гэдэг 8 журам дотор анханасаа нэг олон нийтэс хилцүүлэг хийгээд санал аваад захиргааны ерхий хууль заасан яг процессын дагуу батлах ёстой. Аливаа байдлаар энэ хуулиар зохицуулсан харилцаанаас давсан журам баталчих юм бол хууль зүйн яам тэрийг бүртгэхгүй байх ёстой. Тэгэхээр яг энэ бүх процессыг бүгдээрээ анхаарлаа хандуулад мэргэжлийн оролцогч нар саналаа өгөөд оролцоод явахгүй бол бас жоохон осолтой. Харж л авахгүй бол гэдэг шиг. Тэрийг бол харж байгаарай л гэж зөвлөд байгаа шүү дээ. Анханасаа яг батлагдах одоо яг төсөл боловсруулах процесс нь аюул сайн оролцох юм бол дараа нь ийм болчлаа, тийм болчлаа гэх юм байхгүй. Бид нар ч гэсэн энэ зах зээл дээр зөвлөгөө өгж ажиллах сонирхолтой анханасаа энийг одоо юу гэдэг хуульчлаа гомчинж гэдэг юм уу, хууль бус гэдэг юм хараад ийшээ ороогүй биш те. Улс орнуудын дээр явж байгаа зохицуултын чиг хандлагыг хараад энэ зах зээлийнх нь энэ бүр яг цаана яригдаад байгаа DeFi те энэ юмнуудыг ингээ хараад энэ зах зээл дээр бол зөвлөгөө өгж ажиллах хэрэгтэй мэн гэж хараад ингээд анханасаа хуульгүй багт нь ганц хоёр төсөл төр зөвлөгөө өгж орсон. Тэгээ орсон төслүүд маань маш амжилттай явж байгаа. Тэгээд тийм нэгэнтээ энэ зах зээл үйлчлэг үзүүлнэ гэж харж байгаа учраас бид нар тэр журам батлах процессд нь ч гэсэн маш сайн оролцсон гэж бодож байгаа. Тэгээд тэр журмаар л энэ хууль хэрхэн хэрэгжиж чадах юм уу гэдгийг тодорхойлох гэдэг. Хууль бол угаасаа яг одоогийн байдлаар маш нарийн тодорхой хууль бичиг гэхээр зах зээл нь амар хурдан хөгжиж штэ тий. Энэ хуулийн анх төсөл бичигдэж явах үед дотоодод нэг 4-5 coin байснаа. Анхны хилцүүлгээс эцэг хилцүүлэг хүртэл 22 бирж 60-70 coin бий боллоо гэд нэг улсын хурлын гишүүд яриад штэ тий тэр том мэдээллийг. Тэгэхээр чи энэ чинь өөр ингээ айгу бүр гүйцэж хуульчилж чадахгүй болчихж байгаа учраас тэр журмаар нарийн зохицуултууд орж ирэх гээд байгаа. Тэгэхээр бол илүү ерөнхий нөгөө нэг платформыг бий болгочоод тэгээ журмаар илүү тэр илүү хурдан процесс уу ер нь яг хууль болгосноос журамлаад бас нэмэлт юм журмууд гараад яваад байх нь ер нь яг хэрэгжилтийн хувьд юу нэрэ хурдан байдгүй. Манайх бол ингэжсэн анх нөгөө хуулийн төслөө уншичаад үгүй хороонд ийм олон эрх мэдэл өгч болохгүй. Тэгээ энэ чинь арай шинэлэг юм хурдтай өсөж байгаа салбар байгаад байна. Тэгээ ихэнх нь одоо ингээд технологийн асуудал байна. Тэгэхээр технологийн асуудлыг хэд нарийн ингээд журамланч гэдэг юм уу байдлаар хороонд их хэрэг хэмжээ өгөхөөр салбарыг ч хөгжил жоохон чөдөр тушаа болох юм шүү гэдэг байдлаар холбогдох зохицуулт төр санал өгч ийсэн. Гэхдээ ер нь бол яасан гэхээр угаасаа хуульчлаад ингээд нарийн зохицуулчийг гэхээр харилцаа нь өөрөө тодорхойгүй байна. Хамгийн сүүлд ч гэсэн Япон одоо 20 онд баталсан хуульдаас нэг саяхан өөрчлөлт оруулдаг жишээ нь ч юм уу те бүр ингээ ойлголтоо шинээр ингэж тодорхойлоо концепцээр нь хууль мөлөө өөрчлөлт байгаа чи юу гэхээр салбарын хөгжилтэд нийцүүлээд ингээ яваад байгаа учраас хууль бол ямар ч байсан виртуал хөрөнгө үйлчлэгийг бол ингээ хууль ёсоор зөвшөөрлөө. Тэгээ гол одоо үйлчлэг үзүүлэгчийн бүртгэе. Тэн дээр бол юу гэхээр бирж дээр нь 18 төрлийн шаардлага
13 төрлийн шаардлага тавиад тий гүйцэтгэх удирдлага дээр нь шаардлага тавиад хэрэгжтэй байгуулах цаа гэрэн дээр нь шаардлага тавиад ямар шаардлага тавих гэдгийг тодорхойлчлоо. Тэгээ үүнээс цаашаа асуудал нь бол тухайн үед нь одоо ингээд журмаар болёо гэд түр ингээ хоошин тавьчихж байгаа юм шиг асуудал болж байгаа. Тэнгүүд ингээ бодоод үзэхээр тэрнээс ч арга байхгүй. Бүр энийг зөвхөн ингээд хуульчлаад ямар ч журамгүй орчих гэхээр эргээд нөгөө Монгол улс Фатвын өмнө энэ нь одоо мөнгө авах терроризмыг санхүүжүүлэхэд тэмцэх хүрээндээ яг энэ биржийн үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар тэр мөнгө угаахад ашиглагдах вэ гэдэг дээр зайлшгүй ингээд нэг хяналтаа тавьж бодлого тодорхойлохгүй болохгүй. Нөхцөл байдал нь өөрөө тийм байгаа учраас хорон дээр айгүйх тийм бовор өгöd байна гэдэг байдлаар тайлбарлагдчихсэн. Тэгээ тэрийн ч гэсэн нэг улс үндэстний асуудал байгаа учраас үнэхээр сайн хяналт тавихгүй бол мөнгө угаах зорилгод ашиглагдаад байвал яах вэ гэдэг ингээд маш их мөнгө эргэлдээд байгаа учраас тэгээд тэн дээр бол бууж өгөхөөс аргагүй бүгдээрээ бууж өгөө. Тэгээд хамгийн ухаалаг шийдэл нь юу байсан бэ гэхээр тэр хороо хуулиар өөрт нэрх болгоогүй асуудлаар журамжчихгүй шүү гэдэг асуудал байгаа. Тэгэхээр тэр заалтынхаа хэрэгжилтийг л хаана хараад хитрхи нөгөө олон шаардлага тавьсан журам батлагдчихгүй гэдэг дээр л анхаарлаа хандуулж тэгээ бас ингээд бодит орчинд хэрэгжих боломжтой дагаж мөрдөх боломжтой хороо нэг ийм материал шаардна гэж журамлцоход тэр нь гаргаж өгч болдог материал байхаас эхлээд асуудал тавигдах байхгүй. Тэгэхээр л тэн дээр анхаарал хандуулж юм бол яг энэ зах зээл нь ингээд хууль нь өөрөө хэрэгжих боломжтой болоод ирэх юм бол хөгжих хүн дагаж биелүүлэх боломжтой журмууд баталж байгаа юм л тэрийг биелүүлээд хөгжөөж явна гэсэн үг. Ямар нэгэн байдлаар үүдгийн 4 жилийнхаа үйл ажиллагааны төлөвлөгөөг бирж хороонд өгнө гэдэг. Тэгээ тэрийг навьчиж өгөхөөр төлөвлөгөөн дээр нэг асуудал тавьсан бахан ийм төлөвлөгөөтэй байж гэдэг юм журам баталж байгаа юм бол болохгүй байхгүй. Нөгөө компани дотоод үйл ажиллагаа ороод байгаа болж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр гол зангилаан дээр журам болчиход байгаа. Болохоор журман дээр анхаарал хандуулах асуудал байна. Одоо хуулийн хэрэгжилтийн хүрээг аваад үзэл да мэдээж Монгол улсын хууль гэж явж байгаа Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжнэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү одоо хамар хүрээ байдаг байх л та. Тэнгүүтээ өөрөө яг энэ виртуал хөрөнгийн шин чанар ч өөрөө DeFi буюу decentralized finance юм төвлөрсөн бус тийм хэл ер нь бол гол философи нь тэгэл ямар ч хэл хязгааргүй гэдэг тийм философи дээр үндсэндээ жоохон төвлөрөөд байгаа штэ. Тэгэхээр энэ дэр яг яаж уялдсан гэж харж байгаа. Бас яг илүү Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж гэдэг ч юм уу. Тиймэрхүү зохицуултууд байгаад байгаа ч тийм хуулийн хэрэгжих хүрээг яаж хязгаарлаж байгаа вэ? Монгол улсын хуулиар бол. Тэр нөгөө өмнө би бас тайлбарласан тийм. Тэгэнгүүт Монгол улсад үүсгэн байгуулагдсан байна. Гэхдээ Монголда бас виртуал хөрөнгөний үйлчлэгийг санал болгож байгаа. Эсвэл Монголоос гадагшаа улсуудад одоо Сингапур ч юм уу те Япон ч юм уу энэ хэрэглэгчдэд тухайн үйлчлэгийг санал болгож байгаа тохиолдолд энэ хууль үйлчлэнэ гэж заасан байхгүй юу. Гэхдээ яг одоо жишээлбэл виртуал хөрөнгөний үйлчлэгийн дээр нь одоо жишээлбэл те арилжаан дээр ийм шаардлага тавигдана. Эсвэл магадгүй одоо стейкинг хийхэд ийм шаардлага тавигдана ч гэдэг юм. Тийм үйлчлэгийн дээр нь шаардлага тавиагүй. Ер нь бол одоо ямар нэгэн байдлаар виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлж байгаа бол Монгол улсад эхлээд бүртгэгдсэн байж байна те. Тэгээ санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн байж байна. Тэгээ бүртгэгдсэний дараа бол Монгол улстай үйл ажиллагаа явуулж болно. Магадгүй өөр бусад улсуудад ч гэсэн үйлчлэгээ эхлэх одоо үйлчлэгийг санал болгох боломжтой гэж байна. Гэхдээ энэ нь одоо жишээлбэл бусад улс орнуудтай ингээ харьцуулаад үзэхээр Сингапур ч гэдэг юм уу, Япон ч гэдэг юм уу тэр улсуудад болохоор гадны одоо бүртгэлтэй гадаад улсад бүртгэлтэй одоо биржүүд бол тухайн улстай бүртгүүлэх бас шаардлага тавигдаад байгаа байхгүй. Тэгэхээр хэдийгээр Монгол улсад бүртгэлтэй ч гэсэн дахиад магадгүй Сингапурын хэрэглэгчдэд эсвэл Японы хэрэглэгчдэд үйлчлэгээ санал болгож байгаа биржийн хувьд гэх юм бол тухайн улстай бас бүртгүүлэх шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр манай зохицуулаагүй ч гэсэн бусад тэр улс орнуудаар бас зохицуулагдаад харилцааны явах боломжтой харагддаг. Гадны өөр бүртгэлтэй компаниуд эсрэгээрээ Монгол үйл ажиллагаа хуулийг бол Монголд нэг тийм entity нэг аж ахуй нэгж бас бүртгүүлэх хэрэгтэй гэсэн үг үү? Яг тэрэн дээр бол одоо энэ хуулийн зохицуулалтаар бол ямар нэгэн зохицуулалт байхгүй. Гадны одоо бүртгэлтэй бирж магадгүй Binance-тэй Монголд одоо Монголын хэрэглэгчдэд санал болгож байгаа тохиолдол манайх тэр хуулиар бол зохицуулахгүй гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө оролцож байгаа оролцогчд нь өөрөө Монгол улсын иргэд байгаа ч гэсэн яг үйл ажиллагаа нэг Монголд бас биш учраас яг тэр одоохондоо одоо хууль гарахаас өмнө ч тийм байсан. Одоо чөлөөтэй Binance дээр аккаунттай хүмүүс арилжаанд ороо явж байгаа тий. Тэнгүүд энэ хууль батлагдсанаар тэр арилжаан дээр одоо янз бүрийн хязгаарлалт хориг тавьсан зүйл бол байхгүй байгаа даа. Тэгэхээр бирж рүү л хэрвээ биржийн үйл ажиллагаа эрхлэх болоод ирэх юм бол Монголдоо тий. Монголын гол яагаад бирж дээр занглаа байгаад байгаа гэдэг юм. Биржээр дамжуулахгүйгээр одоо яг ICO ингээд энэ хуулиар хоригдолчлоо. IO-г зөвшөөрчлөө гэхэд IO нь өөрөө заавал бүртгүүлсэн биржээр дамжиж л хүлээн зөвшөөрөгдөнө.
Ямар нэгэн байдлаар энэ хуулийн зохицуултыг тойрсон одоо юу гэдэг нь яг угаасаа л одоо тэндээс татан төвлөрүүлж байгаа хөрөнгө нь Монголд орж ирэх ёстой. Төсөл нь Монголд хэрэгжих байж хуулийн хэрэгжилтээс тойрох гээд одоо гадаадын аль нэг улсад ч юм уу те аж ахуйн нэг нээчээд төслөө энд дотор Монгол улс дээр зарлаад тэгээ төслөөсөө татан төвлөрүүлсэн хөрөнгөн дээр гадны бүртгэлтэй юу нэ явчаад эргүүлээд ингэж мөнгө татаж оруулж ирдэг ч юм уу те ийм хуулийн зохицуулт тойрсон ийм юм хийлээгээд бас энийг бол дотоодын энэ хяналтын байгууллагууд бол ойлгохгүй биш ойлгоно шүү дээ тий. Тэгээд нэг юм алдаад энэ зохицуултаас хайлаад ингээ явчихгүй байх гэж бодоод байгаа хгүй. Яагаад вэ гэхээр тэр мөнгөний урсгал дээр юм банкны системээр дамжуулаад хяналт тавьж байгаа. Тэгээд тэр мөнгөөх эрсдлийг сэргийлэх энэ мөнгө хаанаас орж ирээ хаашаа гараад ийн гэдэг дээр эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар тий. Тэр газар тэгээд тагнуулын ерөнхий газар хамтарсан хяналт шалгалт тавьж байгаа. Тэгээ нөгөө талаараа тийм болохоор ямар нэгэн байдлаар тийм гаргалгаан энэ бол нэг амжилт олохгүй байх гэж бодоод байгаа. Тэгээд юу яаж байгаа? Энэ хуулийг дагаад Монголд одоо тэр сая би нөгөө хяналт тавьж байгаа хоёр газрыг хэлжингүү тэр хоёр газрын хяналт тавьж байгаа гэмт хэрэг шинээр хоёр төрлийн гэмт хэрэг Монголс эрүүл дээр орж ирж байгаа. Тэрний үе гэхээр манипуляц хийх. За энэ бол хууль бус шүү гэж байгаа. 2-8 жилийн хүртэл хорих ялтай ийм гэмт хэрэг орж ирж байгаа. Insider trade тэгээ дотоод мэдээлэлтэй гэдгийг арилжааг 2 сараас бас 2 жил хүртэл хорих ялтай тийм гэмт хэрэг багаар орж ирж байгаа. Дотроо олон хууль дээр өөрөө энийг яаж ойлгох, энэ үйлдэлүүдийг яаж ойлгох гэдгийг хууль дээр өөр төр тодорхойлцсон. Тэгээ бас өнрүүлэх бүрэлдэхүүнтэй ийм гэмт хэргүүд байхаар орж ирж байгаа учраас одоо янз бүрийн байдлаар ингээд арилж үн ханшид нөлөөлөх процесс хийж байгаа тийм зүйлүүд бол бас анхаарахгүй бол хууль дээр юу гэхээр манипуляц гэж юу, маркет мейкер гэж юу гэдэг ялгах асуудал ерөөсөө байхгүй байгаа. Тэгэхээр миний хуульчин зүгээс одоо юу гэдэг энэ процесс дээр оролцож байхдаа тэр одоо жоохон санаа зовж байгаа юм бол анхнаасаа энэ нөгөө сая хууль гарах хүртэл одоо цагдаа гэлцдэр ч юм уу аливаа байдлаар данцны асуудлаар захиалгын асуудлаар гомдол гаргацсан байсан иргэдийн тэр гомдлыг хинж байгаа цагдаа нар ямар байдалтай сууж байгаа хэрэг гинжил уурштэй гэж койныг ойлгоцсон сууж исэн цагдаа нар одоо яг энэ маркет мейкер маркет манипуляц яаж ялах вэ гэдэг нь жоохон сонир санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ яг сонир ойлголттой байгаа байхгүй юу. Гэхдээ яг энэ гэмт хэрэг дээр дүүргийн цагдаа нар хяналт тавихгүй маань эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тэр хэлэлцтэй энэ төрлийн гэмт хэрэгээр одоо дагнаж шалгалж явуулдаг хяналт тавих юм байна. Гэхдээ л хууль дээр өөрөөр дээр нь эн чинь яаж ялах вэ гэдэг нь тодорхой биш байх юм бол энэ зах зээл дээр угаасаа хүлээн зөвшөөрөгдөг. Зах зээл одоо тогтвортой байдлаа хангах зорилгоор биржүүдээс авдаг арга хэмжээ тодорхой төрлийн одоо зохицуулалт хийдэг бол аль ч улс орнууд дээр байдаг зүйл байгаад байдаг. Тэгтээ тэрийг тийм зорилготой байсан уу, тогтворжуулах зорилготой байсан уу үнхий гэдэг тогтворжуулах зорилготой байсан байгаад байдаг. Гэтэл юу гэдэг тэр арилжааны хэмжээ нөлөөлж байгаа эффектээс нь хамаарат та нар хүнийг хохирочлоо энэ төр гэж үзэх үү энэ төр гэдэг чи айгүй тодорхойгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч гэсэн хоёр шин төрлийн гэмт хэрэг орж ирсэн зөрчлийн хуулиараа маш олон зөрчил орж ирж зөрчлийн асуудлуудыг оруулж ирсэн байгаа учраас огт зохицуултгүй явж байгаад одоо ингээд зохицуулттай зах зээл рүү ингээд шилжихэд тэр хойрголсон хуулийн хойрголсон зардууд дээр хэрхэн нийцэж үйл ажиллагаа явуулах вэ гэдгээ бас маш болгоомжтой хандахгүй бол энэ ч нөгөө хэрэглээгээрээ практикт тогтох учраас яг одоо хэн яаж ойлгож хуулиа хэрэглэх вэ гэдэг нь маш тодорхойгүй байна. Зөрчлийн хууль, эрүүгийн хууль дээр ингээд зүйл залгуу ингээд ороод ирэнгүүт гомдол гаргагч нь тэгэхээр хэн байна гэсэн үг. Одоо жишээ нь би хохирчлоо гэж үзээд хандах хэрэгтэй гэсэн үг. Эсвэл заавал прокурор одоо тэр процесс яаж явна гэсэн үг. Одоо тийм тэр чинь бол юу гэхээр гомдлоор ерөөсөө иргэн гаргаж болно гэсэн үг тийм. Тэгэхээр одоо тийм аливаа тухайлсан бирж дээр үйл ажиллагаа явуул арилжаа хийгээд тэр арилжааны үр дүнд өөрийгөө хохирчлоо гэж үзээд тэгээ хохирохдоо ямар үндэслэл байгаа гэхээр үнэхээр эдгээр ингээ манипуляц хийчлээ. Тэгээ би маркет мейкинг биш те манипуляц хийсэн чинь би хохирчлоо гэж үзэх юм бол одоо эрүүгийн цагдаагийн албан дээр жоохон гарах нь шүү дээ тий. За тэгээд хин нэгэн гомдол гаргаж иж тэр хэрэг хинэ шийдвэрлэх ажиллагаа эхэлнэ гэсэн үг. За тэгээд шалгах ажиллагааны явцад манипуляц хийсэн нь маркет мейкер байсан уу гэдгийг тогтоох болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг одоо яаж тогтоох вэ? Тэрийг бол өстэй тэрэн дээрээс болгоомжтой хандмаар санагдаж байгаа. За зөрчил бол тухайн одоо юу гэдэг гомдол
одоо өөрийг хохироосон гэж үзэж байгаа гэдгийг харьяалаар ч юм уу ердийн журмаараа гомдлуудаа гаргаад явна гэсэн үг. Бас анхаарах хахад нэг юм хэрэг зар сурталчилгааны тухай хууль дээр аягүй олон оргилолт орж ирж байгаа. Аливаа байдлаар койныхоо тухайн бирж нь эсвэл койн гаргаж байгаа этгээд нь яг тэр өөрийнх нь төсөл хөтөлбөр хийж байгаа ажилд нь ямар ч хамааралгүй мэдээлэл тоо ашиглах тий янз бүрийн байдлаар тэр токен койныхоо үн ханшийг үснэ гэдэг амлалт баталгаа үсгэж гин гэдэг мессежийг агуулсан тийм сурталчилгаа ерөөсөө хийж болохгүй байх гэх юм уу тодорхой хоригдлтууд ингээ орчихсон. Тэгэхээр одоо ерөөсөө сошиал орчинд ч юм уу ийм хийх гэж ингээ үсгэж гин аваарай дараарай гэдэг юм уу тийм байдлаар сурталчилгаа хийгээд байхад маш боломжтой хандахгүй бол хоригдсан зүйлүүд болоод байгаа. Тэгээ энэ эргээд хууль тогтоогчийн энэ хоригдлтууд бол яг манай яг энэ одоо үүссэн байгаа нөхцөл байдал дээр бол зайлшгүй хоригдлт юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ үнэхээр одоо юу гэдэг ингээд маш олон төслүүд байна. Тэгээд ингээд ялгарах гад аюул олон амлалт суглаа ингээд явуулаад байдаг тий. Тэгээ аюул олон төрлийн сурталчилгаа хийж байна. Тэгэхээр энэ дээр бол яг уу гэхээр нэг нэгнийхээ бас ингээд өрсөлдөөний хязгаарлах шинжтэй сурталчилгаа судалгаанууд яваад байгаа тий. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй зохицуулт хэрэгтэй байсан. Тэр зохицуултын зарчилгааны тухай хууль нэмэлт оруулах тухай хуулиар орж ирсэн. Тэгэхээр бас энэ маркетингийн багийнхан ч юм уу маркетинг дээр нь ажиллаж байгаа хүмүүсээс маш анхаарахаар тийм агуулгууд бол байгаад байгаа. Одоо сурталчилгаа гэдэг юм бол яг бас энэ дөрөөс ороод ирчлээ л да. Яг виртуал хөрөнгийн сурталчилгаан дээр маркетинг дээр ашиглагдаж исэн нэг хос нэг одоо холбоо байгаа л да. Хөрөнгө оруулалт гэдэг үг ашиглаад байгаа. Виртуал хөрөнгө бүр одоо ингээ хөрөнгө гэдэг эдийн бос хөрөнгө ингээ бүртгэжлээ. Тэнгүүд яг бас би бас та хоёрын бодлыг сонссон. Тэр виртуал хөрөнгө худалдан авах тий одоо ингээ захиалж орох нь өөрөө хөрөнгө оруулалт яг мөнгө гэж үзэж байгаа юу. Хөрөнгө оруулалт гэдэг үгийг ашиглах хөрөнгө оруулалт гэдэг үгний артлын одоо ямар даацтай байдаг вэ гэдэг тэгж ашиглах нь хэр зөв гэж юу бодож байна. Хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн үү юу зүгээр өстой хувийн зүгээр үзэл бодлоор явъя. Зүгээр ингээд яг хөрөнгө оруулалтыг бол манай хуулиар бол тодорхойлж шүү дээ тий. Ямар нэгэн байдлаар хуулийн этгээдийн хувьцаанд хүрэж байгаа энэ асуудлыг бол хөрөнгө оруулалт гинэ гэдэг байдлаар Монголын хуулиар тодорхойлсон. Гэхдээ олон улсад виртуал хөрөнгийг санхүүгийн нэг төрлийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөд байгаа байхгүй юу? Тэр утгаараа санхүүгийн хэрэгсэлд одоо өмнө цэний хил ханшийн зүрхнээс ч юм уу ашиг олох боломжтой нэг бодлын одоо хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглаж байгаа. Тэгэхээр зүгээр тодорхойлсон ч гэсэн анханасаа энэ виртуал хөрөнгийг бол хөрөнгө оруулалтын болон төлбөрийн хэрэгсэл зорилгоор ашиглах боломжтой гэж байгаа учраас ямар нэгэн байдлаар өөрөө хөрөнгө оруулаад аль нэг токенд те койнд ч юм хөрөнгө оруулаад тэндээсээ магадгүй одоо ашиг хүртдэг хөрөнгө оруулалт чинь эцэст нь нэг би нэг ашиг хүртгээд шүү дээ. Тэр агуулгаараа яг тодорхойлох юм бол хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож харах бүрэн боломжтой гэж харагдсан. Миний хувьд юм бол. Сая тэр нөгөө хувьцаа ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төсөл анх явж байгаа үед хуулийн этгээдийн хувьцаанд төвлөхийг хориглоно гэдэг заалт байсан. Хилцүүлгийн явцад бол хувьцаанд төвлөхийг хориглох заалт хасагдсан. Гэхдээ юу гэдэг вэ гэхээр компани хувьцаа юм шигээр үнэт цаат юм шигээр тухайн одоо токен койн адилтгад сурталчилгааны бол хориглож байгаа зарчилгааны тухай хууль дээр нэмэлтээр оруулаад ирж байна. Тэр ч юм бол тусдаа үнцаасны тухай хуулиар зохицуулж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэгж нөгөө аливаа хуулийн этгээдийн компани хувьцаа болон бусад одоо санхүү үйлчлэл адилтхан яг ингээд адилтхан сурталчилгааг бол хориглоод ингээд байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр анхаарах юм нэг гэхээр юу вэ гэхээр тэр аливаа санхүүгийн хэрэгсэл байна уу хувьцаа байна уу цаас байна уу тэр болгож өөрөө тухайн зах зээлийнхаа хуультай тухайсан зах зээлийн хуулиудтай тэр процессыг бол тэр хуулиудаараа явуулдаг. Тэнгүүт нэг токен койн зах зээлээр гарангуудаа яг ийм шүү гэдэг байдлаар сурчлаад иж болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө тэр анхны байсан заалт хасагдсан юм. Тэр бол нээлттэй үлдсэн юм байна. Гэхдээ тийм юм шиг хүн амтныг төөрөгдүүлж мөнгө олох гэж сурчиж болохгүй л гэдэг заалт орж байгаа. Тэгээ тэрний нөгөө одоо нэг бас юу яагаад байгаа юм жоохон ингэ тодорхойгүй болчиход байгаа юм гэхээр хуулийн дээр нөгөө виртуал хөрөнгөө тодорхойлохлоо болвол төлбөрийн зарилгаар ашиглаж болно гэж тодорхойлсон. Тийм бас хөрөнгө ахгүй юу? Яа тэгэхээр тэр тодорхойлж яг фатвын тодорхойлтыг ингээ орчуулад буулгацсан. Тэр улс орнуудад байгаа ерөнхийдөө барьж байгаа фатвын ч гэсэн тодорхойлоод байгаа юу ч юу гэхээр төлбөрийн зориулгатай гэдгийг нь бол угаасаа байсан. Манад бол яг тэгээ орчуулад оролцсон болохоор хуулийн тодорхойлолтын дээр бол орчтой. Тэнгүүд Монгол анх бол удаа дараа төлбөрийн эрс болохгүй. Зөвхөн never болохгүй шүү гэдэг мэдээлэл гаргаад байдаг. Тэн дээр бол бас бид нар нөгөө хуулийн төслөөр санал өгж явахдаа судалж ирсэн юм. Яг тэр нөгөө төлбөрийн эрсдэл дээр тэн дээр амар сонирхолтой юм нь болохоор юм баггүй. Одоо ингээд бусад улс орнуудыг харахаар Сингапур ч гэдэг юм уу, Япон ч гэдэг юм уу, эсвэл Швейцар ч гэдэг юм те илүү нөгөө виртуал хөрөнгөний үйлчилгээ нь илүү ээлтэй. Тэгээд
бас зохицуултууд нь нэлээд адванс түвшинд орсон энэ улсуудыг харахаар төлбөрийн системийн хуулиндаа одоо өөрчлөлт оруулаад яг одоо нөгөө виртуал хөрөнгө үйлчлэгээ одоо яг тусдаа хууль гэж баталгүйгээр төлбөрийн системийн хуулиндаа өөрчлөлт оруулаад шинжилж одоо батлах юм уу тийм байдлаар хэрэгжилж байгаа байхгүй. Тэнгүүд тэн дээр виртуал хөрөнгийг төлбөрийн зорилгоор ингээ ашиглаж болохыг хүлээн зөвшөөрсөн. Нэг манайхтай нэг ижил тал нь юу байгаа гэхээр угаасаа албан ёсны одоо жишээлбэл Монгол банкар хүлээн зөвшөөрөгчдөг эсвэл Төв банкар хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн эрсдэл гэдгийг нь хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ төлбөрийн зорилгоор ашиглаж болохыг зөвшөөрсөн байхгүй юу. Тэгэхээр манай хуулийн тодорхойлолтоос харахад ч гэсэн яг тэр нь ингээ боломжтой харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл энэ эдийн бус хөрөнгө гэдэг утгаараа иргэний харилцаанд магадгүй хүмүүс ингээд нөгөө байраа машинаар солидог ч юм уу тийм нэг тохиолдол байгаа шүү дээ. Тэр тохиолдолд яг виртуал өөрийнхөө эзэмшиж байгаа виртуал хөрөнгийг хин нэгнээс машин худалдаж авахтаа эсвэл байр худалдаж авахтаа төлбөрийн айл нэг хэсэгт ингээд тооцоолаад ч юм уу тэгж тооцох боломж нь бол нээлттэй байгаа байхгүй. Тэгээ энэ дээр бас нэг бид нэр судлаа явж хахад нэг нөгөө Швейцарын Төв банкны ерөнхийлөгч нэг 19 онд нэг тийм нөгөө спич хийгээд тэрэн дээрээ болохоор юу хэлсэн байдаг вэхээр яг виртуал хөрөнгийг ингээд хараад үзэхээр яг албан ёсны одоо жишээлбэл тухайн Төв банкнаас хүлээн зөвшөөрж байгаа одоо төлбөрийн эрсдэл гэж үзэхгүй байгаа ч гэсэн энэ маань өөрөө тодорхой нэг community дотроо ингээд төлбөрийн зорилгоор ашиглах боломжтой ингэж болж байгаа. Энэ нь өөрөө төлбөрийн хэрэгсэл гээд авч үзэхийн тулд юуг ойлгох хэрэгтэй гэхээр тухайн улс ингээд бүх нийтээрээ ингээд тэрийг худалдаанд ашигладаг. Тийм шинжтэй болохоор чинь төлбөрийн эрсдэл болж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг дэлхийн улс орнуудад дээр ганц л улс төлбөрийн эрсдэл хүлээн зөвшөөрсөн. Тэр нь сая 6 дугаар сард баха Эл Сальвадор улс биткойныг яг тийм төлбөрийн эрсдэл дээр аль биесээр зөвшөөрөөд бүр яг мөнгөн тэмдэг тухайн улсын мөнгөн тэмдэгтэй адилхан хэрэгжилж байгаа байхгүй юу. Хэдийгээр манай улсад бол тэр төлбөрийн эрсдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бусад улс орнууд ч гэсэн яг адилхан байгаа боловч community дотроо яг тухайн coin үн цэнтэй гэж би өөрөө бодоод байна шүү дээ. Ирээдүйд магадгүй үн цэн өсөн ч юм харчиж болно тий. Тэр утгаараа бол одоо ямар нэгэн байдлаар худалдаанд төлбөрт ингээд ашиглаад төлбөр хийгээд байх боломжтой болно харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр одоо магадгүй цаашаа айгүй тийм асуудлууд үүсэх байх. Монгол банк хэдийгээр одоо нэг үндэсний мөнгөнд тэмдэгтэр үндэсний юу лээ төлбөр тооцооны тухай ойлж билээ тий. Тэр хуулиуд дээр болохоор төлбөрийн эрсдэл гэдэг бол мэдээч Монгол банкнаас хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг байдлаар тодорхойлж байгаа байхгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөг учраас төлбөрийн эрсдэл биш ч гэдэг юм уу тийм ойлголт яваад байгаа. Гэхдээ яг үндсэн агуулга энэ өөрөө төлбөрийн эрсдэл болж байна. Төлбөрийн хэрэгсэл биш гэсэн төлбөрийн зорилгоор төлбөр тооцоолоод ашиглаж болохыг хориглох юм бол төлбөрийн хэрэгсэл биш гэж хориглож байгааг нь ойлгож байна. Гэхдээ ямар ч байдлаар төлбөр тооцож оруулж болохгүй юм шигээр ингэж ялгаж салахгүйгээр ингэж хориглоод авах юм бол энэ чинь үн цэнтэй байх утга санаанд нь харшуулчихна л доо. Тэрийг ерөөсөө гүйлгэнд оруулж болохгүй хаяач ашиглаж болохгүй юм бол ер нь эзэмшиж яах юм. Үнэхээр эдийн бас хөрөнгөл юм бол эзэмшиж байгаа этгээд нь өөрөө тэрийг захиран зарцуулах бүрийн эрхтэй байгаад тодорхой үн цэнтэй байх хэрэгтэй тий. Үн цэн яаж бий болоод байгаа юм гэхээр тэр чинь гүйлгэнд орж ижил тэрнээс хойш нэг бирж дээр очиод авдаг. Тэгээ нэг ханшийн зүрхнээс ингээд нэг юм авд зараад ашиг хийх ганцхан тийм агуулга гол зүйл болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр яг энэ дээр одоо нэг бүр ойлгомжгүй асуудалтай хийхээсээ биш зүгээр юм ингээд ялгаж салгаад хэрэглээг хөвшүүлэх л асуудал байгаа байхгүй. Хуулиар угаасаа хэдий тэгж мэддэгдээд байгаа боловч хуулийн тодорхойлолтын дээр төлбөрийн зорилготой байж болно гэдэг байгаа тий. Улс орнуудын адил яг патентын тодорхойлсноор тодорхойлцсон юм байна. Тэгвэл яагаад community-тэй төлбөрийн зорилгоор ашиглаж болох юм. Яг одоо нэг coin-ийн хувьд бид одоо хоёулаа нэг coin-ыг айгүй ирээдүйтэй гэж одоо хоёулаа эзэмшдэг байлаа. Тэгээ бид хоёр 8 их болонгуудаа яагаад тэрийг оролцуулж болохгүй байгаа юм. Энэ хүн ч гэсэн тэр coin-ыг авах сонирхолтой. Би байгаа юмаа төлбөрийн тодорхой хэсэгт оролцуулаад энэ хүнээс авах гээд байгаа 8-нд ашигламаар шүү дээ тий. Тэрийг яг хойно гэж. Тэгэхээр угаасаа энэ coin гэдэг юм чинь үн ханш хэр ингээ ирээдүйтэй байх вэ? Хэр нийтийн одоо яг гэдэг чинь community-ийн айгу хүчтэй байж ижил бас нэг шинж байгаа даа шүү дээ тий. Тэрийг ингээ хүлээн зөвшөөрч байгаа хичнээн хүн байгаа дэмжиж байгаа хүн байгаа ирээдүйтэй гэж хараад байгаа хичнээн хүн байгаа гэдэг community нэг өөрөө амин хүчтэй байж иж тэр нь үн цэн улам өсөд явж идэг тийм байгаад байгаа юм чинь тэрэнд итгэж байгаа community ягаад тэрийг хоорондоо ингээд ашиглаж болохгүй вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Шууд жихэн 180 эргээ заяа 180 тавьш. За яаж 90 эргээ заяа. Баль буцаад нөгөө нэг евро зохицуултынхаа орчноор хот одоо энэ чинь нөгөө биржүүдийг бүртгэн гэдэг зөв Монгол улсын хууль дээр ингээд яригадаад ирэнгүүт биржүүдийг бүртгэн гэдэг чинь өөрөө төвлөрсөн биржүүд байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө төвлөрсөн бус бирж гэдэг ямар ч хурдан юмнууд нь гарч ирдээ те төвлөрсөн бус бирж ингээд бас яваад эхэлж байгаа. Энэ нь бол энэ зохицуулт дээр одоо зохицуулагдж гин гэсэн үг үү гэсэн үг үү энэ дээр ямар нэгэн тийм
юу харагдсан уу? Одоо нөгөө DeFi платформ гэх Тийм DeFi илүү төвлөрсөн бус биржүүдээр. DeFi дээр ч гэсэн ялгаагүй одоо нөгөө яг биржиг бүртгэнэ гэж бол манай хуулийн дээр үг хэсэг байхгүй байхгүй юу? Нөгөө нэг үйлчлэгээнүүдийг ингээд 6 төрлийн үйлчлэг 5 төрлийн үйлчлэгээ жагсаацсан. Тэгэнгүүт виртуал хөрөнгөтэй хооронд нь арилжиж байгаа үйлчлэгийг санал болгож байгаа л тийм тэгэнгүүт ороод ирж байгаа виртуал хөрөнгийг шилжүүлж байгаа бол нэг этгээдийн хитвчнээс нөгөө этгээдийн хит рүү шилжүүлж байгаа бол нөгөө чинь DeFi платформ бүгдээр орчиж байгаа. Nice. Саяар юу яа. Ороогүй юм бол майнинг л ороог байна. Ер нь бол тийм нөгөө яг ингээ хууль дээр 6-гийн 1 дээр яг 5 төрлийн виртуал хөрөнгийн үйлчлэгээ гэдэг ч юуг ойлгох юм бэ гэхээр 5 төрлийн үйлчлэгийг ингээ оруулчаад тэгээд энийг эрхэлж байгаа энэний айл нэгэн ч юм уу тийм ингээ эрхэлж байгаа этгээд байх юм бол үйлчлэгээ үзүүлэгч болно шүү. Тэр этгээд бол юу гэхээр энэ 6-гийн 1 дээр засан 5 төрлийн үйлчлэгийг бол эрхлэлтэй хорон завар бүртгүүлж эрхлэнэ. Тэгээ хорон бүртгүүлчих юм бол тэр этгээдэд өөр үйл ажиллагаа эрхлэх ерөөсөж зөвшөөрөхгүй. Одоо юу гэхээр тэр 6-гийн 5 дээр 6-гийн 1 дээр тавьсан ингээд 5 үйл ажиллагааг эрхэлж байгаа бол хажуугаар нь бизнесийн зөвлөгөө өгнө энэ гэдэг үйл ажиллагааны чиглэлтэй зөвлөгөө өгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө ч юм уу гэдэг юусоо болохгүй болчихсон. Дөрмөн дээр тэгэхээр бас өөрчлөлт ороод байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр одоо хороо улсын бүртгэлийн байгууллага хоёр мэдээлэл солилцсон. Альва одоо хороо биржиг бүртгэсэн бол бүртгэсэн гэдэг мэдээлэл өгнө. Үйл ажиллагаанд тодорхой одоо зөрчил гараад ахаар хязгаарлалт тавьсан ч юм уу, бүртгэлээс хасах ч юм уу шийдвэр гарвал бид нэр юм шийдвэр гаргасан гэдгийг улсын бүртгэлийн байгууллагад өгнө. Улсын бүртгэлд очиод нөгөө хороонд зөвшөөрөгдсөн бирж чинь бол яг үгээр улсын бүртгэл дээр үйл ажиллагааны чиглэл дээр ганцхан виртуал хөрөнгө үйлчлэг үзүүлэгчл гэдэг үйл ажиллагааны чиглэл байна. Өөр үйл ажиллагааны чиглэл байхгүй гэсэн үг. Энэ дээр бас нэмэлт хэлэхэд энэ төрийн байгууллагын мэдээлэл солилцох зүйл дээр бүртгэлийн байгууллага хороо хоёр л мэдээлэл солилцох юм байна. Хороо бол биржээс тухайлсан мэдээллүүдийг шаардлагатай гэж үзсэн мэдээллүүдийг ялангуяа мөнгө авах, терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тэр хүрээндээ харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд сэжигтэй гүйлгээ дээр гарах юм бол ер нь л бол гаргуулах мэдээлэл маш өргөө хүрээнд байгаа. За биржүүдээс хороо мэдээлэл цуглуулж аваад яг үхээр татварын ерхий газар руу хороо бас өөрөө мэдээлэл өгөх ийм мэдээллийн урсгал бол энэ хууль дээр орсон байгаа гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг хүмүүс ингээ хууль батлагдахаар ч юм уу хуульгүй байгаа ч гэсэн ер нь татвар яах юм бэ гэдэг асуудал. Татварын зохицуулт юу болоод байгаа юм бэ гэхээр энэ хууль дээр бол татварын ерхий хуульд ч юм уу дагаж бол өөрчлөлт орсон орохдоо гэхдээ юу гэдэг энэ төрлийн арилжаанаас орлого төдөө видео гэдэг байдлаар өөрсөө тийм тодорхой зохицуулт бол ороогүй. Тэгэхдээ энэ төрлийн байгууллагын мэдээлэл солилцох энэ урсгалын хүрээнд юу гэхээр хин гэдэг Монгол улсын иргэн аль бирж дээр гичнээн төрөгний арилжаа хийгээд ашиг олоод байгааг татварын ерхий газар бүрэн мэдэх боломжтой болсон. Тэгэхээр юу гэдгийг хувь иргэн өөрөө орлогоо тайлагнах тэгээд тэр тайлагнасан орлогоосоо татвараа төлөх үндсэн одоо байгаа татварын багц хуулиараа байгаа тэр орчин чи яг хэвээрээ. Тэгэхээр таны мэдээллийг бол хорооноос аваад татварын ерхий газар мэдээд авах боломжтой учраас арилжаанаас олж байгаа орлогоо одоо тэгэхээр хуулиасны орлого болж байгаа юм чинь тайлагнаж татвараа төлөх асуудал бол байгаа. Хувь хүний орлогын масрын тухай хууль дээр байгаа гэдэг чинь хэдэн өөр янзын орлогуудын нөгөө төрлүүд байгаа гэдэг тийм. Тэгэхээр тэрэн дээр аль руу тэгэхээр энэ орж ирнэ гэсэн үг үү? Орлогын төрлийн хувьд аюул асуудалтай байгаа. Одоо юу гэдэг те. За койны хувьцаар койны арилжаанаас оролцсон орлого бол юу ах вэ? Эзэмшиж байгаа койнд оноог л орлого болгоод бас ингээд одоо олгоод байгаа биржүүд шүү дээ. Тэгээ орлого олгоод авчвал яах юм? Тэгээд ингээд аваад анх авсан үнэн зарж байгаа үн хоёрын хооронд ингээд зүрх ашиг үүслээ шүү дээ. Тэгвэл яах вэ гэдэг юм уу те. Тэнгүүд яг айл орлого руу орох вэ гэдгийг ч юм уу эсвэл бүр тухайсан биржийн хувьд олоод байгаа орлогын ингээд англи руу үзэхээр яг одоо тодорхойлсон байгаа орлогуудын хувьд бол яг ийшээ орчих юм байна гэдэг байхгүй байгаа. Тодорхой биш байгаа. Гэхдээ ер нь бол юу вэ гэхээр хувь хүн тайлангаараа одоо тайлагнахтаа ч гэдэг юм уу үндсэндээ бол одоо юу гэхээр тэр эдийн бус хөрөнгийг эзэмшээд яг энэ одоо нэг хувьцаа шиг л ер нь ойлгоод тайлагнах асуудал үүсэж байгаа байхгүй юу. За тухайлсан одоо тэр юу гэхээр шаардах хэрэг үүсгээд байгаа эдийн бус хөрөнгөө эзэмшиж гин худалдаж гин тэрийг авч байгаа зарж байгаа хоёроо жоон зөрүү үүссэн бол та ашиг олж гин янз бүрийн байдлаар capital income гэж яваад байдаг шүү дээ. Нөгөө анх авсан үн тэгээ зарсан үнийн зөрүүнээс тэдөө хувь гэдэг нэг тэрийг тэндээс ашиг тайлгнах нь янз бүрийн байдлаар тэр койныг эзэмшснийхаа төлөө хин нэгнээс одоо ногдол орлого гэж нэрлэнэ үү юу гэж нэрлэнэ үү ахаад ингээд нэг хуваарлагдаж байгаа тийм ашиг болоод байгаа бол тэрийг одоо хүүний нэг адил тооцоодч юм уу тий. Тэгэхээр явандаа бол харж байгаа юм уу гэхээр энэ яг аль төрлийн татварт орох юм бэ гэдгийг тодорхойлж
хуулийн дээр бол өөрчлөлт орох шаардлагатай харагдаад байгаа. Нэгэнтээ энийг бол санхүүгийн хэрэгсэл гэдгээр нь зөвшөөрөөд нөөцөөс чөлөөлөлөө тухайн одоо үйлчлэгээ үзүүлэгч нь бол нөөцөөс чөлөөлөгдөд санхүүгийн хэрэгслийн нийтлэл нөөцөөс чөлөөлөгч нь тайлангаа СТО улсын дагуугаар ингээд санхүүгийн тайлгалын олон улсын стандартын дагуу тайлангаа хөтлөх юм байна. Тайлан дээр нь хороонд бүртгүүлсэн аудитын байгууллага аудит хийх юм байна гэдэг юм уу. Үндсэн явж байгаа энэ зохицуулт нь яг ингээд банк санхүүгийн байгууллагын адилхан болчихж байгаа байхгүй. Тайлан дээр нь тавьж байгаа шаардлага аудит хийлгэх төр хуульчилж байгаа тэр байдал юмнууд нь тийм болчихж байгаа. А тэгэнгүүт эргээд татвараа тайлгнахтаа яах вэ гэдэг дээр нь бол одоо тодорхой болгох ажил хийхгүй бол яг одоогийн байдлаар тодорхой болсон ч юм уу тухайн биржийн хувь хүн ч юм уу яг энэ дээр ямар орлогод тайлгнах юм бэ гэтэнгүүт татвараас одоо ногдол ашигтай адилхан үзнэ ч гэдэг бичиг ирж байгаа жишээ нь тийм. Тэгэхээр бол ногдол ашиг машигт бол яагаад орохгүйг нь бол тодорхой байгаад байгаа. Гэхдээ одоо ингэ санхүүгийн хэрэгсэл гэдэг ч юм бол дагаад үнцаасны хууль дээр ямар өөрчлөлт орох хэрэгтэй байсан гэхээр санхүүгийн бусад хэрэгсэл гэдэг чинь ингэ ялгцсан байдаг. Тэн дээр санхүүгийн айл хэрэгслийн бусад нь орох юм уу гэдгийг ингэж яг виртуал хөрөнгө гэж яг нэрлэж зааж оноож орж иж бусад татварлын айл төрөл рүү оруулах вэ гэдэг нь тодорхой болох байхгүй юу? А тэнгуү сая бол үнцаасны зохицуулалтын хууль дээр бол дагаж өөрчлөлт ороогүй. Тэр санхүүгийн санхүүгийн бусад хэрэгслүүдийг Монгол улсын аль хуулиар тодорхойлсон гэхээр үнцаасны тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн дагах хуулийн дээр үнцаасны тухай хууль байгаагүй. Үнцаасны тухай хуулиар тэр аль хэрэгсэл байх юм бэ гэдгийг нь орчих юм бол эргээд татварын хууль дээр орж ирэхдээ яг аль төрөлд нь оруулж тайлгнах вэ гэдэг бол тодорхойлох байхгүй. А тэгэхээр одоо хуулиар яг тийм тодорхой биш ч гэсэндээ ашиг олоод байгаа нь үнэ юм чин татвар төлөх нь үнэн гэдэг шиг тий. Тэгээд яг аль тохиромжтой ойролцоол нь оруулаад тайлгнахаас нөгөө нэг татврын багцуулч нөгөө 20 онд багтлагдсан шүү дээ. Тэгэл бөөнөрөө хүмүүс нь өөрсдөө л ийм баримтаа гаргаж үзэл үйл ажиллагааны оролцоо амар сайн хувийнхээ тайлан байлаг хөтэлдэгтэй болоо юм үзэж. Харин би одоо гайхал одоо за он дууслаа одоо он гарлаа 2 сарын 15-наас өмнө тайлангаа эхлээд хөргүүлчээ тэгээд дараа нь татвараа төлнө тэгээд ингүүт тэгвэл одоо аль руу яаж бүртгэх юм нөгөө мэдээгээ би альнаас нь татах юм гэдгийг гайхавчиж байгаа байхгүй бас зарим хүмүүс дээр тий. Тэгэхээр тэр бол бас нэг тодорхой юмнууд гарч ирэх байх л та тий. Яасан хүмүүс дээр. Тийм татварын ерхий газар бол энэ дээр ажиллаж байгаа бах. Яг сая батлагдахад бол дагаж тийм тодорхой төрлийн татварын ангилалтай холбоотой ч юм уу ороогүй. Миний хувьд бол судалж байгаа хүрээнд юу харсан гэхээр ерөөс үнцаасны хууль дээр санхүүгийн айл хэрэгсэл юм бэ гэдэг дээр нь оруулаад тэгээд түүгээрээ яг үгээрээ татварын ангилал нь шийдэгдэх боломжтой байна. Одоо ингээл бахан татвар ярьлаа тий зохицуулалт ярьлаа. Энэ үгнүүдтэй хамгийн их одоо ингээд холбогддог мэдрэмж юм бол ёох гэдэг штэ тий ингээд бүүн төрийн процесс бүүн асуудал гэл бүүн ингээд нэг ачаа болно. Гэтээс нөгөө талаасаа бас яг үйлчлэгээ үзүүлэгч нарт бас гаргаж ирж байгаа давуу тал бас байгаад байгаа бах тий бас энийг хуулийг одоо ямар нэгэн зохицуулалтыг ингээд эргээр хүлээж авсан аж ахуйн нэгжүүд гэдэг чинь бас байгалах гэж бодож ин л бас нэг тодорхой байдлыг бас бий болгочихлоо шүү дээ. Энэ дээр юу нэг ямар давуу тал бий болсон бэ? Түрүүнээс бас ямар ч хуйлтаа удаад авчлаа, урчин олдчихлаа гэдэг хэлсэн. Сая бас нөгөөдөөс чөлөөлж байгаа гэдгийг дөрөвдөх шиг боллоо. Тэгэхээр зохицуултыг дагаж үүсэж байгаа давуу талууд үүршгэ үзүүлэгч болоод оролцогч талуудад юу юу байгаа гэж өөрсдийн зүгээс харж байгаа вэ? Нэгдүгээрт нь бол энэ бол нөгөө хэрэглэгч талаас нь хэвээ эхлэх юм бол одоо яг хуулиар хэрэглэгчийн үйлчлэгээ үзүүлж талаас нь хэрэглэгч талаас нь за хэрэглэгчийн гэр аяг өгчдөг. Тийм нөгөө юун дээр энэ хуулийн 9-р зүйл дээр хэрэглэгчтэй байгуулах гэрээний бүр ингээд заавал тусах хэвээр 13 залтыг бичсэн байхгүй бүр хуулийн дээр. Тэнгүүд тэн дээр болохоор одоо яг хэрэглэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах талаас нь ямар заалтууд оруулах хэрэгтэй бэ гэхээр бүр наацхан нэг талаасаа бас яг хэрэглэгчийн талд байгаа юм шиг хэрнээ нөгөө талаасаа бас үйлчлэгээ үзүүлэгчийг хамгаалсан. Өөрөөр хэлбэл виртуал хөрөнгөчөө өөрөө тухайн зах зээлээсээ болоод ханшин ингээд хит хэлбэлцэж байгаа. Тэгэхээр тэрний ханшийн зүрнээс үүсэн алдаглыг ч юм уу хин нэгэн хохир одоо учирсан хохирлыг хүн төлөхгүй гэдэг эрсдлийг гэрээн дээрээ заавал оруулаарай энэ төр гээд эн чинь өөрөө айгүй зөв ойлголттой байгаа хгүй. Тэгэхээр нэг талдаа хэрэглэгч магадгүй ингээд виртуал хөрөнгө би өөрөө ингээд сонгоод те хөрөнгө оруулаад ингээд одоо ашиг хүртлээ гэдгсэн чинь магадгүй алдагдaltaд унтсан бол тэрний эрсдлийг бол хинч бирж байна уу? Төрийн одоо санхүүгийн зохицол одоо хин ч юм уу гомдол гаргаж өгөхгүй шүү гэсэн. Та өөрөө л энэ зэрэг та хоёр гэрээ төгсчоорой гэдэг хууль өөрөө хэлээд байгаа. Заавал тусах хэвээр 13 гэрээний зохицуулалт гэдэг чигээр чинь нэг талаасаа бас айгүй аятайхан болоо ирчихэж байгаа байхгүй. Нөгөө талаасаа бас 13-аар хязгаарлахдахгүйгээр маш олон зохицуулалтуудыг гэрээн дээр тусгах боломжтой болж байгаа. Тэр талаараа бол хэрэглэгчтэй айгүй зөв одоо яг энэ зах зээлийн ойлголт нь ямар юм бэ? Энэ зах зээл маань юу юм бэ гэдэг тэр ойлголтыг
гэрээний тэр 13 нөхцлөөр ер нь бол хэрэглэгчтэй ойлгох гэж хичээгээд байгаа гэж харсан. Тийм. Тэгээ нөгөө талаараа хэрэглэгчид бас ямар ихтгэл төрөх юм бэ гэхээр одоо ингээд нийгэмд хуйлгүй байхад үнэхээр ингээд арилжаа хийгээд орлого олж болоод байна шүү дээ тий. Гэтэл тэр нэг хууль ёсны юм шиг нэг үгүй бол хууль босч юм шиг тий. Нэг ингээд ямар нь ойлгохдохгүй тийм харилцаа багцсан бол одоо ингээд хуульчилчлаа. Хууль ёсны одоо үйл ажиллагаа боллоо. Тэгэхээр тэр гэрээ хэлцэл дээр чинь хэрэглэгчийн эрх шиг хамгаалалттай холбоотой зохицуулт хууль тогтоогч оруулаад өгчлөө. Ямар нэгэн бирж дээр одоо хэрэглэгчийн гэрээг байгуулах гэсэн чинь хууль дээр байдаг тэр агуулгыг оруулаагүй бол та бирж шаардлага тавих хэрэгтэй болж шүү дээ. Хуулийнхын байгууллага гэрэн чинь ийм залтууд орно гэсэн шүү дээ. Тэгтэн танах тэр алуу юм чинь тийм үү те. Тийм одоо асуудлыг одоо хуучин хуульгүй байхад яг биржийн дүрмээр ч юм уу те бирж ямар хэрэг үйлчлэгийн нөхцөл тавьсан ямар гэрээсэн ер нь бол тэгтээ манай ирээд бүр тэг уншихчгүй асавт гэдэг. Гэтэл одоо тийм асуудлууд байсан. За яг үйлчлэгээ үзүүлэгчийн талаас гэвэл үйл ажиллагаа нь өөрөө хуулийн дагуу болж байна. Ойлгомжтой татвараа тайлагнаа төлнө. Мэдээж хин нэгэнд одоо юу гэдэг цагдаач ч юм уу луур хийгээд байгаа юм шиг тийм ойлгогдоод байсан бол эн чинь хууль ёсны болоод ингээ хуулийн зөвшөөрөгчлөө уг нь бол угаасаа ч хууль бос зүйл байгаагүй тий. За нэг тийм байна. Дээрээс нь хэрэглэгчтэй бол яаж харьцах юм санхүү зорилго хараатай яаж харьцах гэдгүүд нь тодорхой болоо. Нөгөө талаар яг энэ жижигхэн зах зээл дээр адилхан өрсөлдөж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс одоо ингэ дураараа сурчлагаа хийдэг. Нэгнийхээ үйл одоо өөрийнхөө үйл ажиллагааг сурчлах хүрээнд тийм ер нь бол дүрмгүүл явлаа штэ тий. Өөрийнхөө койныг юу гэж сурталчилж байна. Хоолтрууд нь ингээд сошиал аягүй ингээд замбраагүй хөдөлдөг тий. Тэг ингээд олон дагагчаа ашиглаж аягүй ингээд үн ханшаа тогтоох процесс аягүй хийдэг байсан бол тэр нь бүгднийг нэг дүрмтэй болгож байгаа байхгүй олон даагчтай ингээд нэг зах зээл дээр аягүй юм тэднэрийг ханаруулад ингээд мэдээлэлийгээ сурталчилгаа хийж юм пост хийгээд авах боломжгүй бас ихтгэлийн манипуляц гэж тийм. Тэгэхээр ингээд зарчилгааны хууль дээр орж байгаа нэмэлтүүдээр та нар яг ямар хүрээнд сурталчилгаа хийх вэ гэдэг нэг дүрмийг тогтоогоод өчлөө. Тэр одоо юу гэдгийг өөрийнхөө койны өрсөлдөх чадвар тогтвортой байдлыг хангах хүрээнд хийж байгаа үйл ажиллагаанууд чинь хэм хэмжээнд хэтэрх юм бол манипуляц байлаа шүү гэдэг хуульчлаад өгчлөө. Тэгэхээр эн чинь нөгөө өрсөлдөж байгаа аж ахуйн нэгжүүдэд нэг дүрмтэй болохоос гадна тэрний үр дагавар хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдаад байгаа. Тэгэхээр хууль тогтоохын ач холбогдол эндээ одоо тэгэхээр хуулийг бол техникийн шаардлага аягүй их тавьж байна. Угаасаа ийм хуульч хэрэгжихгүй мэн гэж шүүмжлүүлж авч байгаа хүмүүс бол байгаа. Гэхдээ хууль дотор саяны дурдсан шиг юм эерэг үр дагаврууд үүсгэх зохицуултууд бол байгаа. Дээрээс нь юу гэдэг янз бүрийн байдлаар арилжаатай холбоотой гомдол гарах юм бол хохирол барагдуулах асуудал дээр тэрийг бол ингээ гэрээ үйлчлэгчтэйгээ тохироорой гэж байгаатай адилхан ер нь бол ингээ бүр татан буугдах юм бол татан буугдах төлөвлөгөөгөө ч гэсэн хороонд өгөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр хэрэглэгчтэй ингээ их мөнгөний гүйлгээ хийж байгаа үед ямарваа нэг байдлаар үйл ажиллагаа тоглох юм бол яаж хэрэглэгчийг хохирлохгүй байх хүрээнд яаж татан буугдах юм яаж мөнгө хөрөнгөө тий хуваарлаж буцааж хэрэглэгчийн шаардлагаар гаргаж өгөх гэдгийг ч гэсэн та нар ядаж урьдчилан таамаг төлөвлөгөөгөө бичиж өгөөрэй гэж хорон тийм хөөрхтийн хуулиар болж яана гэдэг чинь ингээ өнөөдрөөрөө ингээл яваад байхгүй гэсэн үг байхгүй юу? Ер нь тодорхой хугацааны дараа ийм кейс үүсэх юм бол ямар арга хэмжээ авах вэ гэдгээ бодож төлөвлөж төлөвлөгөөгөө хороонд өгөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь одоо нэг биржтэй жоохон одоо ингээ амар хурдтай өсөж байгаа зах зээл дээр тийм юм төлөвлөө сууж авах нэг талаараа боломжгүй юм шиг харагдаад байгаа боловч нэгэнтээ төлөвлөгөө өгж байгаа бол төлөвлөгөөндөө нийцэх гэж ажлын төлөвлөгөөний дагуу ажиллана. Эргээд хэрэглэгчийн тэр хүрээнд одоо тодорхой мэдээлэлтэй хамгаалалттай болох тэр талаарч бүр гэрээнд тусгах зохицуул байгаа байхгүй. Хэрэглэгчдийн хувьд одоо жишээ нөгөө биржээр ингээ одоогийн нөхцөл ингээ бүртгүүлэхээр нөгөө хувь хүнээрээ бүртгүүлээл KYC гээл иргэний үнэлгээ байршиж зургийг авахулж үзээл те. Тэгэж мэгэн одоо хэрэглэгч юу дандаа одоо цаашдаа хувь хүн байх уу? Одоо аж ахуйн нэгжүүд ч юм уу хуулийн этгээдүүд бас хэрэглэгч байх боломжтой юм болов уу? Яг нэг л хэрвээ энэ санхүү хэрэгсэл муу юм болвол одоо эдийн бус хөрөг муу юм болвол энэ дээр оролцож хэрэглэгч үрээжсэндээ бас тэлхэл байлгүй дээ. Яах юм бол хэрэглэгчдэр хязгаарлалт тавиагүй хуулийн этгээд байж болно. Хувь хүн ч хийж болно. Мэдээч хэрэг хуулийн этгээд бол ингэ төрийн бас байгууллага байгаад байж болохгүй тий. Тэгэхээр ашиг олох зорилготой хуулийн этгээдүүд ямар нэгэн байдлаар хөнгөө өсгөх гэдэг зорилгоор ч юм уу эсвэл тийм байдлаар олцох боломжтой. Энэ дээр нэг юм нь ихээр за Монгол улсад бүртгэлтэй бирж дотооддоо болоо гадагшаа виртуал хөрөнгөний үйлчлэг үзүүлж болно гэдэг чинь. Тэгээ гадагшаа үзүүлж болох юм бол гадны иргэн үйлчлэг авах гэдэг шүү дээ. Тэр гадны иргэний яаж таньж мэдчихээ бас хийх вэ гэдэг юм дээр асуудал юу вэ гэхээр манай одоогийн мөнгө ах терроризмын санхүүжилтийн тэнцвэр хууль дээр
хэрэгжийг таньж мэдэх ажиллагаан дээр тавьж байгаа шалгуурын хувьд бол ер нь бол энэ хуучин зах зээл дээр банкуд дээр ч гэсэн хэрэглэгчтэй таньж гадны хэрэглэгчдэр данцны их бол яах вэ гэх юм уу тийм дээр үүсдэг байсан асуудал нэхэр нөгөө хүнээ бичлж байж махыг шаардаад байдаг ийм нэг зохицуултын орчин байгаад байгаа. Тэгэхээр энийг одоо хороо дээр мөнгө баах тэр орны сахиулагчдад тэмцэх үйл ажиллагаанд нь хяналт тавих журмаа бичихтэй яаж энэ хоёр хуулийн нийцлийг хангасан ямар журам бичих вэ гэдэг бол сонирхолтой байгаа. Яагаад гэхээр эн чинь технологи суурилсан юм хурдтай өсч байгаа бизнес юм чинь зайнаас таньж мэдэх боломж нь бүрэн хангагдсан хууль эрх зорчин гэсэн тэр хүрээнд байх хэрэгтэй байхгүй. Тэгээд гадагшаа үйлчлэг үзүүлж болно гэдэг хууль баталчаад гадны хэрэглэгч үйлчлэгийг үзүүлж болохоор та Монголд хүрээд гэж болохгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр ч гэсэн одоо яг энэ зохицуулт энэ одоо ингээд хоёр хуулийн одоо хэм хэмжээний өрсөлдөөн гэж хэлдэг байхгүй тийм нөгөө талаараа бас зөрчилдөөн юм шиг. Тэгээ энэ миний одоо яаж практиктэй буулгах вэ гэдгээс ингээд хамаарал энэ чи яаж хөгжих вэ гэдэг юм тодорхойлогдох гэдэг болохоор тэр 8 журам амар чухал шүү гэж хэлээд байгаа юм ерөөсөө тийм болчиход байгаа. Тэгээ одоо KYC дээр болохоор олон улсдаа ч гэдэг юм уу яг KYC хийхэд ашигладаг чекинг програмууд айгүйх гарсан. Айгүй өндөр тийм чанартай тий бичиг баримтын шалгалт дээр нэмээ тухайн одоо царай төрхийн шалгалт ч гэдэг юм ингээд нэлээд өндөр шалгууруудтай програмууд гарсан учраас тэрийг яг технологийн байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой байгаа. Тэрийг ч гэсэн тийм технологитой байхыг ч гэсэн энэ хуулиар шаардж байгаа. Одоо тэгэнгүүтэр таньж мэдэх ажиллагаан дээр сая энэ 5 дахь хамт батлагдсан хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль байгаа тий. Тэн дээр одоо юу гэдэг биометрик мэдээллүүдийг энэ таньж мэдэх үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болоод ирж байгаа. Тэгэхээр одоо бас энэ хамт батлагдж байгаа хуулиудын хоорондын нийцэл хэрхэн хэрэгжих вэ гэдэг. Одоо KYC дээр бол үүсэж байгаа асуудал тийм аахгүй. Гадны компанитай гэрээ байгуулна. Дотоодын аж ахуйн нэгжүүд чинь хэрэгжээ таньж мэдэх гэрээ байгуулгангууд тэр одоо гадны KYC програм нийлүүлж байгаа тэр компани одоо тэр таньж мэдэх ажиллагааны нэг үе шатн дээр нь биометрик мэдээлэл ашиглах байж лээ. Ингээд нүрийн ингэж ингэж авдаг. Тэр чинь өөрөө бүр ингээ Европын тий холбоондоо одоо бүр ингээ ер нь бол дэлхийн бус өчнөө ингээ улс оронтой харьцаж байгаа нэг одоо KYC-гаар мэргэжсэн компани байгаад байгаа шүү дээ. Бас нөгөө GDPR-аар зохицуулж байгаа шүү дээ. Яг тэрүүгээр ингээ зохицуулаад байгаад байдаг. Тэнгүүт маа дотоодын хууль тогтоомж наадах чи ашиглахгүй гэхээр нөгөөдөл чи өчнөө улс оронтой харьцсан ийм кейс гарч байгаа учраас бид нар одоо наадах чи яах юм гэдэг юм. Тийм практик бол гарч л байгаа үйлчлэг үзүүлж байгаа хэвчээ. Тэгэхээр бид нар яалтчгүй ингээл дотоодод бүртгэлтэй дотоодын зах зээл дээр үйлчлэг үзүүлж байгаа компаниуд дотоодын хууль тогтоомжоо дагах ёстой. Дагахын тулд яах вэ гэхээр үнэхээр ингээ хоёр хуулийн зохицуул хоорондоо зөрчилдсөн ч юм уу тийм асуудлууд байвал тэр бол хууль тогтоогч шийдэх ёстой асуудал болчихж байгаа юм. Нэгэнтээ ингээ бичигдсэн хуулиудын зөрчилдөд байвал тий. Тэрнээс бусад тохиолдолд бол хуульч нар бол аль болох нөгөө хууль зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах дараа нь зөрчиж юм бол үйл ажиллагаа эрсдэл болох учраас зөвлөгөө өгч байгаа. Тэр хүрээндээ дотоодын хууль тогтоомжоо мөрдүүлэхээс өөр аргагүй гэдгээр гадны аж ахуйн нэгжтэй байгуулж байгаа гэрээнд нь одоо буулт хийхгүйгээр те үндсний хууль тогтоомжоо мөрдүүлэх асуудлаар одоо тайлбараа хэлээд ингэ явж байгаа. Тэгэхээр одоо саяны захин засаглалын багц хуулигээ 5% батлагдсан хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль бол энэ үйл ажиллагааны дээр харилцагчдыг таньж мэдэх дээр шууд орж ирж байгаа. Цахим гарын үсгийн тухай хууль байгаа те зайнаас энэ процессуудыг баталгаажуулахад ашиглах гэдэг байгаа. Тэгээ мэдээлэл нийтийн мэдээллийн тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, тэгээ кибер аюулгүй байдлын тухай хууль, тэгээ виртуал хөрөнгө хуулийг 5 байлгах. Тэгээ энийг ингээ гоё ингэж нийцүүлж ашиглах. Тэгээд тэр энэ хуулиудыг дагаж батлагдах журмууд хэм хэмжээний актууд гоё батлагдчихвал жинхнээсээ гоё захин үндэслэх болох гэдэг байна. Тэр гэрээ байгуулахын тэр дээр ч гэсэн хүмүүс ингээ цаасаар гэрээгээ хизээч виртуал хөрөнгийн үйлчлэгэн дээр цаасаар гэрээ байгуулна гэж ойлголттой байхгүй. Тэгэхээр одоо нөгөө цахим гарын үсгийн тухай хууль гэдэг юм уу те тэнтэй холбоотойгоор цахим гарын үсэг хэрэглээ тухайн accept хийгээд те хэд удаа давхар баталгаажуулалт хийгээ явдаг байдлаар цахимар гэрээ байгуулах боломжтой. Гэрээнд хэрэглэгчтэй байгуулах гэрээнд тусах 13 шаардлага гэж энэ гэрээ хөөчлөөс заавал цаасаар байгуулна гэдэг заавал байхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө бусад хуульдаа уялдуулалтаа зайнаас баталгаажуулах боломж нь бол нээлттэй байгаа. Ганц үсэх гэдэг асуудал бол тэр яаж гадаадын иргэн хэрэглэж болох гэдэг хаад KYC яаж хийх вэ гэхээр тэр мөнгө авах тэр үзэн санхүүжилтийн хуулийн асуудал байна.
цахим гарын үсэг хэрэг явчих. Одоо нөгөө финтек компаниуд ихлээл уг нь амар финтек гэл зайнаас гэж явсан. Дараа нь заавал салбар нэгээр та ирсний гарын үсгийг зураарай гэж одоо ингээд баг нөгөө сим карт мартан дээр суурилсан цахим гарын үсэг ч юм уу тиймэрхүү шийдлүүд гэсэн дэс гарч ирэх гэл ах шиг байна л да тий. За хэдүүлээс нөгөө хууль нөгөө нийтлэгдэхээс өмнө би бүр амар инсайдер одоо нөгөө мэдээлэлтэй байгаа хуульчдыг суулгаж хагаад асуултуудаа ингээ асуугаа явуулчлаа. Мэдээч хэрэг одоо энэ видеог нийтлэгдэх үеийн байдлаар бол хууль арай нийтлэгдээгүй байж магадгүй. Гэхдээ угаасаа энэ үгээрэл нийтлэгдэж шүү дээ. Тэгээ нөгөө юу болов байгаа? Парламент зэгмийн гэж байдаг тийм батлагдах байгаа хуулиудын төсөл байршдаг. Тэн дээр болвол энэ хуулийг хилцэх явцад гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудын бичиг баримт бүгд орцсон байгаа. Бүгд доорх бол бичиг. Тэр орцсон байгаа. Тэгэхээр тэн дээрээс юу харагдаад байна гэхээр тэнд хамт нийтлэлсэн байгаа 20 оны 5 сарын 12-ны хуулийн төслийн хувилбар дээр ямар өөрчлөлтүүд орсон бэ гэдэг зарчмын зөрүүтэй санал нь хамт нийтлэгдсэн байгаа болохоор тэр хоёрыг ингэж тулгаж хараад энэ зүйл заалт нь ингэж өөрчлөгдсөн байна гэдгээр хараад эцэлсэн хувийг өөр нь гаргаж ирж харах боломжтой. Гэхдээ яг төрийн мэдээлэл хэвлэгдэх эцсийн хувилбар дээр бол техник шинжтэй зүйл заалт энэ тэндээс хасагдсантай холбоотой хоорондын найруулга хийсэн тийм яг эцсийн хувилбар сонсгосон хувилбараар бол бичигдэж гарч ирэх учраас яг тийм нийтлэгдсэн байгаа хувилбараас жоохон өөр болж гарч ирнэ. Гэхдээ саяны яригдсан үндсэн агуулгууд бол хууль дээр байгаа. Энэ яригдсан зүйлүүдийг тэр явцад нь өөрчлөхийн тулд хууль тогтоомжийн хууль төр дэгийн хуулиараа зөндөө процесс болдог учраас тэр өөрчлөгдөөгүй батлагдсан гэдэг дээр нь байна. Тэгэхээр видео би нийтлэгдэх үеийн байдлаар яг тэр заалтууд нь яваа дараа нь нийтлэгдэхээр нийтлэгдсэн холбоосыг доор оруулъя. Би энэ видеог дараа нь яг нэлээд маллах. Ийм болсон шүү. Ийм болсон шүү. Тэгэхээр яг манайхаа тийм байгаа шүү. Зөвхөн видеоны тайлбар хэсгийг нээгээд ямар нэгэн өөрчлөлт орох юм бол бүх юм тэр доор бол багтаацсан байгаа гэсэн. За тэгэхээр янз бүрийн айгүй олон өнцөг талаас нь ингээд ярилцаад ингээд үзлээ. Миний асуугаагүй. Гэхдээ заавал ярих хэвээр энэ дээр нэр энэ хуулийг тойрсон байгаа зүйл шүү. Энийг ануу асууцсан. Энийг ихтэй хэлэх хэвээр гэсэн үлдээсэн зүйл юу вэ? Та нар энэ дээр энийг ярих юм биш үү гэдэг халаасандаа орж ирсэн бодол юу вэ? Нэг актер юм одоо яг санаанд л аюусаа ярьчлаа тийм. Ер нь бол тэр нэг маргаантай байгаа төлбөрийн юунд хэрэгсэлтэй холбоотой л асуудал. Тэрийг бол би бол маргаан инхээ бол маргаантай гэж хэлдэг. Би бол маргаан дахамгүй тодорхойлсон дахин мэдээлэлд хахаар хүмүүс амар буруу ойлголттой өмнө чи ингээд төлбөртэй ирүүлж болохгүй юм байна гэд ингээд буруу ойлголт очоод байгаа юм санагдаад байна. Шинэ Монгол анхны загнал. Тэгэхээр явуулнаа л эн чинь community дотроо гэж хэлдэг. Хууль дээр тодорхойлсон зүйлийг яриад байгаа хгүй. Нэгдээ хууль дээр тодорхойлсон. Тэгтээ нөгөө үндэсний төлбөрийн системийн хууль, мөнгөнд нэмэгдэх тухай хуулийн дээр харахаар яг Монгол анхны сануулаад байгаа агуулга бол гарч ирнэ. Гэхдээ энэ хууль дээр төлбөрийн зорилготой гэдгийг яцсан. Миний зүгээс нэмж хэлэх зүйл гэвэл хорооны 8 журам дээр анхаарал хандуулъя гэдгээр дахиж хэлэх байна. Тэгээ хорооны 8 журам бол энэ хууль яг яаж үйлчлэх вэ? Ер нь бодит амьдрал дээр энэ хууль чинь бууж хэрэгжих юм уу, хэрэгжихгүй юм уу гэдэг одоо яг энэ технологийн салбарын хүмүүсийн шүүмжлээд байгаа ер нь бол энийг зохицуулна гэж үйсэн биржээ баахан чангатай хууль бичиж миний тэр постн дээр зарим хүмүүс коммент хийдэг тий. Тэгэхээр тэн дээр тийм асуудал үүсээд байгаа дээр бол энэ журмууд яаж батлагдахаас л хэрэгжилтэн зөв болно. Тэгээ хууль тогтоогчийн зүгээс мөнгөх эрсдлийг бууруулах тэр одоо ажиллагаанд энэ биржийн систем ашиглагдахаас сэргийлэх хүрээнд бол байж утлах хамгийн зөвлөн хувилбараар хууль бичсэн. Энэ дотор бол тэр хороонд ирэх хэмжээ олгоод байгаа зохицуултуудад бол анхаарал хандуулж байгаа. Дээрээс нь нэмээд биржүүдийн холбоо гэдгийг байгуулна гэдэг энэ хууль дээр үндслэлийг нь оруулсан байгаа. Нэр нэмжлэхэд тэрний үгээр холбоотой эрх зүйн байдлын тухай хууль гэдэг одоо яг хилцэгдэж явж байгаа батлах үе шат нараа болоог байгаа хуулийн төсөл байгаа. Тэр хууль хэрхэн эзлэн батлагдахаас хамаарат энэ биржүүдийн холбоо гэдэг эрх зүйн байдал тодорхой болох юм. Хороо бас энэ биржүүдийн холбоог хэрхэн бүртгэж яаж байгуулах вэ гэдэгтэй холбоотой журам бичгээр байгаа. Тэгэхээр хороонд бүртгэгдсэн биржүүдээс биржүүдийн холбоо гэж байгуулагдана. Тэр холбоо нь ямар оролцоотой байх юм бэ гэхээр биржийг хороо бүртгэх эсэх шийдвэр гаргах цагта тухайн биржийн ашиглаж байгаа нөгөө техникийн одоо мэдээллийн аюулгүй байдлаа яаж хангасан мөнгө авах тэр KYC хийх одоо нөгөө зохицуулалтаа яаж хангасан тийм техникийн шинжтэй асуудлууд дээр дүгнэлт гаргуулж авч болох ийм зохицуулалт дүгнэлт авч болно гэдгээр ингээд заавал биш болно гэдгээр энэ хууль дээр орсон. Тэгэхээр юу вэ гэхээр хороо тэр бүртгэгдсэн шийдвэр гаргахдаа мэргэжлийн холбоотын дүгнэлтийг үндэслэдэг байх тийм зүйл байгаа. Тэгээ энэ хууль дээр шууд нарийн тодорхой бичээгүй. Гэхдээ хорооныхан бас нэг тайлбарлаад байгаа зүйл бол тэр токен дээр нь яг тухайлсан токен дээр дүгнэлт гаргуулах үсэг асуудал байгаа. Тэр тэгэхээр бас журмуудаараа тодорхой болох бах.
Ямар ч байсан хуулийн дээр бол хороо зөвхөн биржил бүртгэгээр байгаа токны төсөл бүртгэх тийм зохицуулт агуулга бол энэ хуулиас харагдахгүй байгаа даа. Тэгэхээр энэ хуулиас шууд харагдахгүй байгаа агуулгуудыг журмаар бий болгох үе тий. Тэр холбоод гэдэг зүйл дээр бас бүх юмн дээр дүгнэлт гаргаад идэг тийм журам бичиж үе гэдэг холбоод ч юм бол хязгаартай хүрээнд энэ хууль дээр хуульчилсан юм чинь хууль дээр тавигдсан хүрээнд нь журам бичих юм асуудал байгаа даа. Ахаад нэг яригдаагүй зүйл нь гэхээр тэр юу энэ биржүүд ч өөрийнх нь үндсэн үйл ажиллагааны технологийн шийдэлээр суурлаа яваад байгаа учраас тэр технологи нь хэр найдвартай юм бэ гэдэг дээр болвол шалгалт хийх мэргэжлийн байгууллага гэдэг нөгөө холбоод болчихж байгаа. Нөгөө талаараа бас тэр аудит гэдэг зөвхөн тийм санхүүгийн аудит байхгүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хороо бас тэр виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчдэр аудит хийх этгээдийг бүртгэж журмыг батлна. Тэр аудитын байгууллагууд нь өөрөө санхүүгийн болоод техникийн аудит хийх тийм агуулгатай байх уу зөвхөн санхүүгийн аудит гэдгээр журмаа бичих гэж байна. Тэр бол одоо хуулинд тарахаар тодорхой биш. Гэхдээ ямарсан тийм бүртгэлтэй этгээд би болно. Одоо үед үнцаасны зах зээл дээр зөвлөгөө өгдөг хуулийн фирм аудит хөрөнгөний үнэлгээний байгууллага бүртгэдэг андрейтер бүртгэдэг шиг яг виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн энэ зах зээл дээр аудит хийдэг байгууллагыг бүртгэх гэдэг байгаа. Тэгэхээр ийм шинэлэг зохицуултууд бол байгаа. Шинээр тийм бүртгэлтэй аудитын компаниуд гарч ирнэ. Хуулийн байгууллагыг бүртгэх нэтер гэдэг зүйл бол ороогүй. Гэхдээ нэлээдтэй. Тэгэхээр журам гарахаар гурлаа дахиад авах. 8 журам юу болоо? Айгуул 8 журам гарангууд надад 2 олдохгүй. Одоо олдно гэж надад амбал урдчихж 4 сарын дараа өстэй тий. 8 журам 4 сарын дараа би болж байгаа. Тэгээ 3 сарын дараанаас нь эхлээд юу бүртгэж эхэлнэ. Тэгэхээр 7 сар орчим. Журамтай болсныхаа дараа 3 сарын дараа эхний эдлэр одоо байгаа бирж тэгэхээр одоо 22-оос нь хэд болсон тэднийг бүртгэх гэж байна. Тэгээ тэднийг бүртгэх хэсэг шийдвэр гарчаар шинээр байгуулагдах биржүүдийг бүртгэх гэж байгаа. За ямар ч фоллоутай ёо 22 он жин бол 22 он жин виртуал хөрөнгөний үйлчлэг үзүүлэгчийн хувьдаар амьсгалах болох байх. Тэгээ маш сонирхолтой зах зээл бидний хувьд бол айгу цензуртай орж байгаа. Эхлээд бол хуульгүй байхад бол айгу юутай байсан. Эхний одоо төслийн асуулт гэдэг ийм юм хийж болох ч гэдэг юм те. Энэ яг ямар хуулийн зохицуултанд орох хариулт байгаа юу гэдгээр ороход цэвэр одоо эдийн бас хөрөнгө юм байна. Гэрээний хэрэгцээ харилцаанууд байна гэдгээр зөвлөгөө өгөөд ингэж явж исэн. Тэгээд хуулийг гаргаад авчлаа. Тийм хуультай болчлаа. Тэгэхээр одоо тоглоомын дүрм тодорхой болсон. Тэгэхээр энэ дүрмийг бол хин нэгэнд нь давуу байдалтай тим болгож тим практик тогтоохгүй бол журам маш зөв бичигдэх хэрэгтэй тий. Тэн дээр орж байгаа мэргэжлийн одоо оролцогчдын холбоод гэдэг байгаа яг хязгаартай хүрээнд орж ирэх хэрэгтэй хууль дээр байсан агуулгаараа. Тэгэхээр энэ олон оролцогчтой болж тий холбоо байна, аудитын байгууллага нь хороо байна, бирж байна. Тэгээ бирж дээр төслөө гаргаж байгаа аж ахуй нэгжүүд байна тий. Тэгэхээр энэ болгоны чинь тэнцвэртэй хин нэгэндээ давуу байдал үүсгээгүй зөв өрсөлдөөн бий болгохын тулд хууль тогтоомжуудыг сайн мөрдөж ажиллах. Тэгээ энэ гоё зөв практик тогтооход энэ төр зөвлөгөө ажил өгч ажиллаж байгаа хуульчны оролцоо аюу зөв. Тэр хууль үйлчилж эхлэх 10-20 хоног дээр янз бүрийн гаргалгаа хийдэг ямар ч хэрэг байхгүй л гэдэг хэлмээр. Болчорой гэж хэлмээр. За тэгэхээр айгу цагаа гаргаад ингээд яг өөрсдийн мэргэжлийн мэдээлэлээ ингээд өгсөн. Өөрсдөө плаг хийцгий. Хүмүүс та нарыг хаанаас олж болох вэ? Яг олдмоор байна уу? Олдмооргүй. Олдмооргүй. Одоо манай нөгөө зах зээлч айгу одоо бид нар чинь нөгөө хууль чинь ёс зүйн дүрмээр баримж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ийм жижигхэн зах зээл дээр нэг бирж дээр зөвлөгөө өгч ажилладаг бол өрсөлдөгч бирж дээр зөвлөгөө өгöd авах. Тэр бол ингээд одоо шууд болохгүй гэсэн зүйл аахгүй ч гэсэн бид нар яг мэргэжлийн үйлчлэг үзүүлж байгаа бид нарт айгу хэцүү байна. Тэгээ ёс зүйгүй болчихно тий. Тэгэхээр тийм байдлаа нөгөө өөр биржд бол зөвлөгөө өгөхгүй байгаа да. Койны төслүүд дээр бол орж байгаа. Хоёр дахь төсөл дээр орсон. Нэг нь зарлагдаагүй байгаа даа. Тэгээд одоо дараагийн орох хэсэг асуудал 7-8 сарын дараа яригдах болох гэдэг. Тэгэхээр Facebook page ажилдаг, Instagram байдаг. Бас давхар версэл гэдэг би тэдрийг нь видеод орох бол бич. Яг одоо өөрөөсөө айгу даруухан таад ерөөсөө хэл. Тэдрийг ярихгүй. Дараа тэгж яагаад за ханаа энийг орох болно гэж хэлэх юм бол би видеод орох бич. Окей, тэгэхээр цаг гаргасан баярлалаа. Айгу сонирхолтой хэдүүлээ. Одоо үзэж байгаа хүмүүс айгу үн цэнтэй мэдээллийг бас өгсөн байх гэж бодож байна. Цаг хугацааны хувьд ч гэсэндээ айгу тийм timely manner гэдэг чинь ямар юм халуун дээр ядаж нэг ярьсан байх гэж найдаж байна. Баярлалаа. Баярлалаа. Ануудаа бас баярлалаа. Манай ануугийн контентууд угаасаа нөгөө хүмүүст хэрэгтэй байдаг болохоор бид нар ч гэсэн амар оролцоотой айгу гоё байна тий.
Баярлалаа. Тэгвэл хууль тогтоогч хууль сурчлах ажлыг л хууль алдсан 2 хоногийн дараа л хийгээ гэлээ. Над руу залгаар хүмүүс. Коми. За баярлалаа. Энэхүү видеог энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуультай холбоотой та нарт төрж исэн асуултууд болоод ийм эргэлзээнүүдийг багч гисэн арилгасан гэж бол найдаж байна. Үүнийг дагаад бас холбогдох санхүүгийн зохицуулах орон дээр батлагдах ёстой 8 журамч байгаа юм байна. Тэгэхээр үүнийг дагаад бас дараагийн мөнгө өдөртийн зөвлөлийн видеонуудад хийх нь гарцаагүй. Тэгэхээр холбоотой мэдээлэлүүд авсан гэж найдаж байна. Цаашид яг энэ видео таалагдсан бол лайк дараарай. Энэ хуультай холбоотой өөр асуулт хариултууд одоо дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүст нь энэхүү видеог шеэр хийж түгээгээрэй гэж уриалъя. За миний суугт хэрэг subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажуу нуухыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байх болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тунгуудахгүй иргэд уулзъя. Баяр та.